Сайн уу манайхаа Babs мам байна. За ингээ маш удаа хугацааны дараа ээлжид бичлэгээ хийх гэж сууж байна. Инстаграмыг дагдаг бол та нар ингээ мэдж байгаа ах манайх ингээ Монгол руу нүгээд гэхдээ ингээ бүр нүгээгүй буцна. Гэхдээ жоох удаан хугацаагаар нүүж ирж байгаа. Тийм учраас ингээ суурьшихын нэтэрэгэд юу нэлээ адал явдалтай. Тэгэд айгүй юм атраматай нэг 2 сар бараг сая өнгөрлөө. Тэгээд дүнгэж ирээд хүү маань ханаа түрээд имлэг твтээд ингээд ер нь бол айгүй хүндхэн сарууд завгүй сарууд өнгөрлөө. Тэгээд одооноос арай гайгүй болж тасаж ирж байгаа учраас ерөөхдөө ингээ бичлэг юм хумандаа орё гэд бичлэгээ хийгээ сууж даа. Бид 3 сая явж ирсэн. Хүүхдийн ингээд нөгөө нойрны одоо нэг 3 Монголтой ингээд 3 цагийн 2 цагийн зөрүүтэй байдаг штэ. Тэгээ тэр маань ингээд хүүхдийн нойрон дээр амар илт мэддэгдэм байлээ. Тэгээд биднэрт бол нэг амар сүртэй нөлөөлөхгүй байгаа ч гэсэн хүү маань бас ингээд цаг хугацаа юм хум тасан зохицох гэж нойр моринд нүүрчилт ороод давхар бас агаар магаар солигдоод ер нь бол бас нэлийн юмнууд болсон учраас энэ тухай хэдүүлээ дараа нь ярьцгаая. За тэг ямар ч байсан энэ бичлэг болохоор миний маш удаан хийе гэж бодож байсан. Тэг айгүй олон хүн хийгээд өгөөч ээ гэж бүр гуугаа зарим нь баг загнаад байгаа бичлэг байгаамаа. За манай хүү одоо 8 сар хүрэх гэж юм. Гэхдээ арай хүрээгүй 7 сар 3-7 хоногтой болж байна. Тэгээд бор хоолтонд ороод бол ерөөхдөө нэг 2 сар баг болцсон юм байна. 5 сар 3-7 хоногтой хавцаа ер нь орж исэн. Тэгээд ямар ч тач энэ бичлэгээрээ та нарт миний хувьд заяа ингээд өөрийнхөө мэдэж авсан ойлгосон. За тэгээд дээрэс нь миний хувьд яг яаж явж байгаа манай хүү ер нь ямархуу явж байгаа талаар би ингээд бичлэгийг хүргэх гэж байна. Бор хоолны тухай бичлэгээ гэсэн үг. За тэгээд энэ дээр бор хоолндоо одоо ингээд ашиглаж байгаа хэрэгжилж байгаа зүйлүүдээ би тусдан дахиад нэг бичлэг болгоцсон байгаа. Тэрийг би эдитлээд оруулж амжааг байгаа. Тэрийг би тусдан оруулъя. Энэ болохоор зөвхөн бор хоолны тухай ерөөс ингээд хоолнд орох тухайг нь л би ярьж байгаа шүү заяа. Тэрнээс хэрэгсэл энэ төр одоохондоо надад ингээд тэрийг ингээ ярьсан бичлэг маань байгаа учраас би энэ дээр ярихгүй байхгүй юу. Тэгжээж арай богинохон бичлэг болгоо. Тэгэхгүй бол ер нь бол нэлээ урт бичлэг болох юмтай байгаа. За ерөнхийдөө бор хоолыг англиар бол solid гэж нэрлэдэг те. Энийг ерөнхийдөө мэдэх байх. Тэгээд одоо ингээ айгүй олон төрлөөр ингэж явдаг. Энэ бор хоолнд оруулах энэ чинь бас өөрөө баг амар тусдаа шинжлэх ухаан шиг юм байд юм шүү дээ. Бүр хүүхдийн хоол зөөч мөөч гэдээ бүр мэрэгжилтэй тийм одоо хүмүүс хүртэл байдгийм байна. Австралид бол ингээд яг infant буюу ингээд яг юм нялх хүүхдийн nutritionist гэж бас байдгийм байлээ. Ер нь бол ингээд судлаадсан чинь ингээд бүр нэлийн юм нарийн бас салбар юм байна заяа ингээд мэрэгчсэн салбарч гэх юм уу. Тэгээд учир зүггүй ингээл нөгөө нэг by the book гэж ярьдэн штэ ингээл нэг юм яг номон дээр бичснээр яг судалгаан дээр хэлснээр яг ингээл эмчи хэлснээр ч юм уу ингэж явах бол бас хүүхдийн хоолн дээр яг үннийг хэлэхэд жоохон юм учир дутагдaltaй юм шиг санагдсан. Одоо ингээл би ингээл анх ээж болж байгаа учраас ингээл юу гэдэг ингэчих үе тэгчих үе гэдэг айдас амар өндөртэй. Тэгээ анх удаа хүүхэд бор хоолнд оруулж байгаа болохоор мэдхгүй учраас ингээл чадхаараа ингээл нөгөө яг юм номын дагуу те яг ингээл нөгөө by the book хийх гэдэг юм байна заа юу. Тэгээд тэрэн дээрээ мэдээж бас би ингээл алдчихж байгаа онжоогоо ойлгож авч байгаа юм зөндөө байгаа хгүй сурч авч байгаа юм. Би одоо ч ингээл хүүхдийнхээ хоолыг суралцсаар л явж гин. Манай хүүхд бор хоол идсээр л байгаа. Тэг ингээл сарн өөрчлөгдөх тусам томрох тусмаа ингээл хоолных нь онцлог энэ төр өөр болоо явж байгаа хгүй юу. За тэгээд хүмүүс ингээ бор хоол эхлүүлэх гингүүд ингээ амар стресстэй юм байна. Ер нь ингээд маш олон тийм одоо би ингээд тийм одоо стресстэй үү гэдэг судалгаа уншаагүй л дээ. Гэхдээ ингээд одоо юу гэдэг одоо ингээ миний ингээ байд ингээ community буюу ингээд одоо австралийн групп энтер дээр ингээл ер нь бол ингээд аюу юм одоо яана гэсэн хүмүүс амир их үт юм билэ. Одоо юугаар эхлүүлэх вэ? Яаж өгөх вэ? Тэ одоо яана одоо юу авах вэ? Юу бэлдэх вэ? Одоо ер нь хүүхд маань яана тэ ингээ бор хоол идээд энэ төр гэл дургүй байвал яана, идэхгүй байвал яана гэл тэ. Ер нь тиймэрхүү юм айгүй их байд юм байна. Тэгээд бор хоол эхлүүлэх гэдэг өөрөө ингээд ээжэд бас ингээ маш их юм мэдээж ингээ шин зүйл боловч бас ингээ нэг талаараа яг ээж хүнд ингээ амар юм pressure, амар юм дарамт гэж хэлэх арай муухай юм а. Гэтэ ингээд нэг юм тэ цаанаасаа нэг юм ээж хүн өөртөө нэг юм тийм pressure үүсгээд идэм байх заяа юм нэг юм үүсгээд энэ заяа ингээд за одоо хүүхдээ яана тэ юу өгнө яана ийм хоол идэх болов тийм хоол идэх болов оруулж чадах болов бор хоол нь чадахгүй болов энэ төр гэл ерөөхдөө ингээд
байж болох бүх юм ингээл бодоод хөрх юм стресстэй л те хүүхдээ бас нэг гайгүй хоолунд иддэг болгочихсон энэ төр гэд ер нь аюу их юм боддгийм байлээ. Тэгэл тий айтайхан юм аваад хэрэглүүлчихсэн. Одоо юу гэдгийг пявер мавр юмд ингэчгүй байх гэсэн те аль болох ингээд гоё айтайхан юм хэрэглэлчихсэн. Тийм хоол ингээд хийгээд өччихсэн гэл бүх юмд ингээл амар бодд юм байна л та. Тэгэл би ч гэсэн л тэр ээжүүдийн л нэг тэгж бодож ийсэн, стрессдж ийсэн. Гэхдээ яг ингээл оруулах явцд бол би юу ч бодоогүй бүр ингээд яна эний одоо идэж болох уу болохгүй болов ч юм уу ерөөсөө тийм бодохгүй би зүгээр шууд хамгийн анх авокадо өгчээсэн. Тэгээд би 4 сартаагаас нэхлээд ер нь бол одоо бор хоолны тухай ингээл судлаад ингээл яна энэ одоо манай хүүхд юу бор хоолнд орхон дээ гэж ерөөдөө бодож байсан байхгүй. Тэгээд манай хүнийг удаа нэг emergency явж исэн нэг яралтай яагаад төлөөдөө нэг тэгтээ нэг сүртэй юм байгаагүй тэр үедээ одоо бодохоор сүртэй юм байгаагүй гэд онцлогдоо зүгээр болоо гарч ирсэн. Тэгсэн чинь тэр emergency-гийн эмч харчаад манай хүүхдийг ерөөдөө ингээл нөхцөл байдал аашаар чи бүх юм харж байгаа штэ. Тэрийг харчаад таны хүүхд чинь ингээ бор хоолнд ороход бэлэн байна. Тэгээ ер нь бор хоолнд оруулвал яадаа гэж хэлсэн байхгүй юу. Тэгэнгүүт нь за тэгвэл тгий гэд тэр үедээ манай хүн нэг 5 сартай л байсан баг заяа. 5 сар дөнгөж үржсэн. Тэгээд болох юм эмч болно гэж байгаа юм чинь тэгвэл тгий гэд ингээд оруулах гад анх ингээд авокадо өгсөн. За тэг 3 хоног өгсөн. Би өөр юм нэх олигтой ер нь үгүй гэж бодохгүй ингээд арай болоогүй гэсэн бодол надад дотор байгаад захгүй юу. Тэгээд за тэгвэл одоо эмч болно гэсэн юм чи өгөөд үздэмүү гэд анхудаа авокадо өгөөд гайгүй болохоор нь ерөөдөө 3 хоног өгөөд тэгээд яг тэр 3 хоногоо дуусаагүй яг 3 дахь хоног дээрээ байжсэн чинь GP буюу өрхийн эмчтэй ингээд нэг бас яагаад ч үгүй нэг очиж үзүүлэхээр болсон юм. Тэгэл ингээд манай хүүхд ингэсэн emergency явсан чи эмчин тэгсэн тэгээ ингээд эхэлсэн байгаа. Тэгээ анх удаа авокадо өгсөн гэж түр болчих наатаа битгий өгөөрэй. Яг 6 сар хүрэхээр нь болоо. Эсвэл 6 сар нэлээд төхөөд ирэхээр нь өгөөрэй. Битгий одоо хоолгүй арай болоогүй арай эрт шүү 5 сар бол гэж хэлэхээр нь тэр өдрөө дахиад болчихжоо. Тэгэл нөгөө авокадогоо 3 өдөр идэл дахиж юусэн юм идээгүй сүүгээ уусаар байгаад 2-7 хоног гарантай болоод 5 сар 3-7 хоног буюу 6 сар нэлээд төхөөд ер нь бол яг бор хоолндоо буцаад орсон. Дахиад буцаад би авокадогоо өгч эхэлсэн. Тэгэл 3 хоног өгвөл араас нь яг л ингээл 3 хоног тэг ингээд ногоо жимснүүд танилцуулаад ингээд явсан. За тэгээд энэ дэр хүмүүс ингээд хүүхэд маань бор хоолнд ингээд ороход бэлэн болов гэж боддог. Одоо айгүй ийм асуулт үүд юм хэлээ. 4 сартай бор хоол өчгөө 5 сартай бор хоол өчгөө тэг ингээд ер нь ингээд хүүхдийг бэлэн гэдгийг яаж мэдхгүй нэ тэрэг тиймэрхүү юм да юу хэд юм лээ. Ер нь бол айгүй энгийн юм бэл нь штэ. Хүүхд чинь ингээд одоо ингээд жоохон ингээд юмар төвшүүлээ ч юм уу тэг ингээд хөөх ингээд ганцаараа сууж чаддаг байх. Гэхдээ тэр нь sit with support буюу мэдээж supportтэй буюу ингээд дэмжлэгтэйгээр суух. Тэрнээс яг ингээд ганцаараа ингээд цомцоогоод яг суудаг хүртлээ бол хүүхэд зарим хүүхдүүд бүр 7-8 сар хүртлээ ингээд сууж сайн тэгэж ингээд ганцаараа зарим хүүхд гэж юу их хүүхд тийм байд юм байлээ штэ. Манай хүүхд одоо л баг ганцаараа арай гайгүй суудаг. Тэрнээс ер нь бол ингээд юм хүм төвшүүлэхгүй бол хойшоо ингээд саваал ингээд хоёр тишээ ингээд идэг заяа. Тэгэхээр хүүхэд 6 сар хүрэл юу ганцаараа шууд ингээд суугаад хоол идээд эхлэн гэж юусоо бодож болохгүй мэлээ. Би анх тэгэж удаа заяа. Тэгээд ингээд 6 сар яг ингээд хөрөх төхөөд ирэхэд нь за цоолонд оруулах уу яах юм гэл ганцаараа нэг л сайн суучдахгүй энэ даа гэл ингээл ганцаараа ингээл яг ингээл цомцоогоо л ингээл хөдлөхгүй баран ингээл суулгах гал заяа. Тэнгүүд хүүхд чи ингээл юу ингэж унаал хойшоо унаал урагшаа ингээл нэг л сайн ингээл head and neck control гэж ярьдэн шүү дээ. Ингээд толгой болон хүзүүнийхээ ингээд контролыг стил ингээл те тэр хүүхд чи ингээд figure out хийгээд өөрөө ингээл хөрх юм бас ингээ учраа олохгүй яваад байхгүй. Тэрнээс биш учир зүггүй юу гэдэгтэй амар ингэж цомцоож суугаад та бараг л ингээд идэдэг юм ерөөсөй байдгүй юм билээ. Тэгэхээр sorry би ханаад үрцээ. Тэгэхээр ингээ хүүхдээ ингээд одоо жоохон дэмжлэгтэйгээр сууж чадж ийн үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. За тэгээд мэдээж толгой болон хүзүүний контрол сайн байх хэрэгтэй. Ингээд хүзүү ингээд нөгөө дааж чаддаг хүүхдүүд дээ штэ. Арай бас ингээ хүүхд өөр гэдгийг бас сайн бодох хэрэгтэй байхгүй. Тэдний хүүхэд тэдэн сартайдаа тгээс сурцсан байлээ. Манай хүүхэд одоо тэгэх ёстой ч юм уу. Тэгээд яагаад сурахгүй юм ч юм уу. Тим юм юусаа харьцуулж болохгүй мэлээ. Хүүхэд болго маш өөр хурдаар хөгждөг заяа. Хурданч байна, удаанч байна, нормалч байна, бүр оройттгэнч байна. Тэгэл эмч зүгээр гэсэн бол зүгээр. Тэрийг ингээд өөр хүүхэдтэй харьцуулж тэдний хүүхэд тэдэн сар хүрээд шууд бор хоолнд орсон юм ч удаа хүүхдээ бас оруулъя гэж болохгүй. Өөрийнхөө хүүхдийг яг амар сайн ажиглах хэрэгтэй юм байлээ. Тэрнээс шиг ингээ хүүхэд болгоо адилхан биш шүү заяа. Бүр ингээ нэг өдөр төрсөн
мама нарыг хүртэл ингээд ээжүүд нь тэдний хүүхэдтэй тэгээд сурцсан байлээ манай хүүхд ихгүй байх гэж харьцуулдаг тохиолдлууд хүртэл байдсан байлээ шүү. Тийм болохоор ерөөсөө хүүхэд болгоо өөр учраас хэдүүлээ тэрийг амар сайн санджах хэрэгтэй. За тэгээд мэдээж ингээд хоол идэнгүүт ингээд хүүхэд нэг 4 сар гарантаагаас ч юм уу ингээд амар ингээд хардаг болчтой юм лээ зөө. Хоолыг ингээд идэх ёстой байна гэдэг ийм одоо interest буюу сонирхол үзүүлээд ингээд гараа ингээл амандаа ингээл хийгээл идэхгээл бүх юм ингээл барьж авч ингээл идэхгээл тэг ингээ хоол идэнгүүт ингээл хараал амаа ингээд дагаж хөдөлгөөл тэг ингээ шүүс мүсээ залгиад байгаа ч юм шиг тэг ингээд хоолнд би ингээд дуртай сонирхолтой байна гэдгээ амар илэрхийлж эхэлт юм бэлээ. За тэгээд тийм үеэр бол одоо манай одоо хоёр эмээгүү нар нь л ер нь л ингээл уцаар ярьж яхад ингээ хоол идэж яхад янгу төө хүүхдийн нэрэд битгий хоол идээ хүүхдээ ингээд гортоочлаа хүүхэд тэгж балдгүй ингээл зөндөө загиндаг зав. Тэгэл хүүхдэд нэг идэх юм бариулчих энэ төр гэл нэг 4 сар 5 сартай ахтан тэгдэг байсан. Тэгээд яг ингээл амар эрт өстө хүүхэд өлсөөд штэ өстө хараацтай ингээд ямар өрөвдөлттэй юм бэ гэ шууд юм өгч ерөөсө болтгүй юм байлээ шүү заяа. Би бол яг хөө тэгээд тэрийг ингээ болохгүйг мэдчихсэн учраас мэдээж ингээд тэр бол ингээд манай нөхөр бид гурав гуруулахна бид учраас хинч хажуугаас нь орж ирж өөртөө хүүхэд гордоолаа ч юм уу те ингээд юм өгөөгүй. Хэрвээ магадгүй эмээ үнэр нь байсан бол ингээд миний хүүхдээ энийг бариулчих гэл нэг юм өгчихч байсан юм уу тэр үе тэгэл юм идүүлчих байсан юм уу те бид гурав өөртөө ингээ байсан учраас боглоогүй гэдгийг мэдчихсэн учраас хүүхэд маань хичнээн тэгэж ингээ сонирхол үзүүлээд хүүхэд гордохгүй штэ тийм юм мэдэхгүй штэ зүгээр л ингээд хүүхд ингээд цав цагаан цаасаа оождох юм бол юмыг сурж байгаа гэж бодох юм бол ингээд аав ээж ширээндээ суугаад халбагдаад хоол иддэм байх амруугаа хийгээд ингээд иддэм байх гэт тэрийг ингээд дуурайж хийх гэж л оролдож байгаа юм зүйл. Тэрнээс биш хүүхэд гордно гэж байхгүй, хараад надаа өгөхгүй байх гэж бодно гэж байхгүй, надаа өгөхгүй байх гомдно гэж байхгүй. Тийм юм байхгүй учраас ерөөсөө хүүхэд тэгээд дээ гэж өрөвдөж бодож хайрлаж игдүүцэнгүүтээ юм ингээд бариулах ч юм уу те ингээд барьдаг юм ингээд идүүлэх ч юм уу те ингээд эрт тэгэж юусоо болохгүй юм байлаа шүү заяа. За би тэрийг айгүй их анзаарч исэн. Ер нь эмээ өвөө нар айгүй тэгчих гээд юм байлээ. За тэгээд tongue trash reflex гэж нэг юм хүүхдэд байдаг гинэ. Тэр нь ингээд хилээ ингээд амандаа орсон юм ингээд хөлөөрөө ингээд түлхээд идэг нэг тийм рефлекс хүүхдэд байдаг юм байна. Энийг ер нь бол ингээд хүүхэд хайдсан байна том болох тусмаа. Тэгээ ерөнхийдөө ингээд аманд нь орсон юм нөгөө ингээд гарахаасаа илүүтэй ингээд амтлах ч юм уу те ингээ амандаа ингээ бултгануулах ингээд одоо үзэх ч юм уу те нэг тиймэрхүү одоо рефлекс арай өөр ингээ суудаг юм байна л да. Тэнгүүд энэ рефлексээ хүүхэд хоолнд орох нэлээд төгөх үеэрээ ингээ баг багаар хайдсан байна. Тэгээ яг тэрийг ингээ бас хайсан үгүйг нь бас мэд хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй бол ингээ хоол аманд нь хийнгүүт ингээл хаяад идэг болчдөг. Тэгээ тэр хаяад идэг. Тэгээ тэгэх юм бол тэр хүүхдийн tongue trash reflex буюу тэр нэг хилээ ингээ амандаа хийсэн юм ингээ гаргаад байгаа рефлекс нь арилаагүй нэ гэсэн үг. Тэгэх юм бол бас ингээд ер нь бор хоолнд орох болоогүй л гэсэн үг. Гэхдээ мэдээж хүүхэд дүнгэж хоолнд ороод шууд учир зүггүй гэлстэй аваал ингээл идээд байхгүй штэ. Ер нь бол ингээ гаргана хаян те ингээд янз болдго юм байлээ. Тэгээд тэр болгон чинь бас өөр. Ерөөдөө энийг та нар ингээ өөрсдөө наривчлаад ингээ зураг мураг бичлэг энэ төр үзээ tongue trash reflex гэж юу гэж хайгаад үзээрэй. Би яг бас сайн ингээ буулгаад хэлэхээр би монгол хэлэн дээр юу гэж хэлэх юм үнэхээр мэдэхгүй байна. Ингээд амандаа юм тогтоохч гэх юм уу нэг тиймэрхүү рефлекс байдаг юм байлээ. За тэгээд ер нь бол энэ дээр хамгийн түрүүнд анхаарах зүйл хизээ ингээд тахилах вэ гэдэг юмн дээр зарим хүүхдээ ингээл 4 сар дүнгиж гараач юм уу эхэлдэг гэсэн тэр бол ингээл эмчийн зөвшөөрлөөр эхэлж байгаа шүү. Эмч ингээд тэгээ болно. Танай хүүхд бэлэн байна гэд мэдээж хүүхэд болгоны хөгжил би өөр гэж хэлээд байгаа шүү дээ. Зарим хүүхэд 4 сар дүнгиж гаргаал өстой тэ баг зарим нь ингэж ганцаараа суугаал, зарим нь ингээл бас хөөхө суугаал ингээл хоол моол ингээл барьж авч идэхдээ ингээл сайн мэн байдаг ч юм уу тэ. Үнэхээр ингээд тэгээ хөгжсөн хүүхдүүд байна. Тэр нь тэглээгээд манай хүүхэд одоо юу гэдгийг 5 6 сар хүртэл тгий сурахгүй байлаа гэд тэр хүүхэд илүү байгаад байгаа юм ерөөсөө биш хүүхэд болгоны хөгжих хурд өөр байгаа л гэсэн үг заяо. Тэгээд тэрийг ингээл заавал аль хүүхэд 4 5 сартайдаа тгий сурчингууд манай хүүхэд 6 7 сартайдаа сурахгүй штэ гэл ингээд байх ерөөсөө шаардлагагүй заяо. Тэр бол хүүхэддий чинь л онцлог гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө нийтлэгээрээ бол ер нь 6 сараас эхэлдэг. Тэгээ би манай хүүг нөгөө тэр 5 сартад нэмждэгсэн учраас нэг эхлүүлээ. Дунд нь болж 2 хоног болоод 2-7 хоног болоод тэгээд буцаад ерөнхийдөө орсон хоолндоо. Тэгээд тэрнээс хойш бол одоо ингээд ер нь бор хоолндоо орсон явж байгаа гэсэн үг. За тэгчээ дараагийн ярих зүйл нь болохоор анхны хоол гэж байгаа. First food. За манай хүүхдүүд шууд авокадо ийдсэн. Энэ дээр ингээд би бас стори хийж исэн. Тэгээд
би ер нь одоо ингээд айгүй их ингээд нөгөө бор хоолнд оруулах гэдэг ингээд янз бүрийн юм уншиж судалж яхад ер нь хүүхдийг надад ингээ маш олон хүн хэлж исэн. Хүмүүс хэлж исэн. Тэгээ бас би тийм судалгаа уншаагүй шүү. Ер нь тийм яг нарийн юм уншиж амжаагүй. Гэхдээ ер нь энэ тентхийн юмнуудыг ингээ судлаад ингээ харж байхад хүмүүсийн санаа оноо ингээ те юу гэдэг маш олон хүний яриа те ингээ би амар олон ээжийн юм community ээжүүдийн юм community группт байдаг байхгүй. Тэр нь ингээ дан Facebook групп шиг ингээ бөөнөрөө уулздаг, ярилцдаг бас тийм группүүд зөндөө байдаг Австралид. Тэгэд тэрэнд ингээ байхад ингээ хүмүүсийг анзаарч байхад одоо ингээ хүүхдийг анх ингээ бүр хамгийн анхны хоол нь биш шүү зэ. Зүгээр ер нь ингээ багт нь юу идэж ингээ түлхүү ингээ сургаж гин хүүхэд ер нь том болоод тэр хоолнд айгу дуртай байдаг гэд. Одоо ингээ хүмүүс ингэж ярьдэн штэ. Өө манай энд ч ногоо иддэггүй штэ. Гингүүт ингээ нөгөө багаасаа ингээ махан хоол түлхүү идэж хэрглэж исэн. Манай энд ч маханд мууштай гэвэл тэгвэл ногоо ч юм уу те жимс ингээ түлхүү хэрглэж исэн. Тэгээд хүүхдийг багт нь ингээ амттан энтер ингээ баг өгөх юм бол одоо юу гэдэг том болоод бас арай жоохон баг хэргэлдэг ч юм уу. Гих мэтчлээ одоо ингээ тэгж сурдаг гэж аахгүй юу. Тэнгүүд би өөрөө чихэрлэг юм ер нь бараг иддэггүй хүн байхгүй өөрөө. Би чихэр мэхэр одоо тийм кейк бялуу малуунд жирэмсэн байхдаа гэхээс ер нь нэг тийм амар дуртай хүн биш. Тэгээд би бүр чихэрлэг жимсэнд хүртэл нэг тийм дуртай биш. Одоо ингээ банан энтер надад амар ялуун санагддаг. Би бараг иддэггүй. Тэгээд ийм гашуун ийм эсрэглэн жимс тэгээд ер нь амар ийм олон төрлийн ногоо амар сайн иддэг байхгүй юу. Тэнгүүд манай нөхөр яг эсэргээрээ жимс айгуу сайн иддэг, ногоо айгуу муу иддэг. Тэгээ мах айгуу сайн иддэг. Би болохоор мах ногоо сайн иддэг хэрнээ жимсэнд нэг тийм сайн биш. Тэнгүүд би хүүгээ өөрөө хоолнд оруулахдаа яаж исэн бэ гэхээр ингээ бодохдоо ер нь бол одоо нэг ийм бас нэг зарчмыг баримтлуул зүгээр юм лээ. Гэр бүлэрээ суугаад ингээ хамт идэхэд ингээ те хүүхдтэй ингээ хамт иддэг байвал ингээ тийм гоё штэ. Тийм соёл одоо ийм гэр бүлийн ийм уур амьсгал байвал гоё тийм үү. Тэнгүүд ингээд нэг юм манай хүүхд иймэрхүү юм иддэггүй ингээд тусад нь хүүхдтэй ингээд насаар нь хоол хийж өгч байгаа юм шиг хоолнд оруулбал айгүй хэцүү юм билээ зөө. Ингээд өөртөөхөө иддэггүй тэг ингээд бараг идэж үзээчгүй сонин ногоо жимсийг хүмүүс ингээд аль болох ингээд түлхүү өгөх гээл те эрүүл гоё болохоор нөхөх гээд амар ингээд хичээдэг. Тэрний оронд ингээд өөртөөхөө аль болох иддэг дуртай. Тэгээд тэр чинь ингээд аль болох эрүүл юмнуудыг өгж байгаа штэ. Тийм зүйлүүдээ ерөнхийдөө ингээд түлхүү өгөж сургавал ирээдүйд ч гэж одоо ингээд эн чинь хүүхд чинь ингээд бор хоолнд орж ивэл нэг нас үрэл ингээд хамт нэг ширээн цуваад хоол идэх эхэлнэ. Тэгэл тэр үед ингээд нэг тогооноос ингээд хамт иддэг байвал бас ингээд гоё штэ. Бөөнөрөө суугаал те гэр бүлэрээ. Тэгээд би яг тийм юм хүсэжсэн учраас учир зүггүй тийм амар идэх идэхгүй олон янзын юм ер нь их өгөөгүй. Тэгэл аль болох өөрийнхөө дуртай ногоонуудыг ер нь аягүй их өгсөн байхгүй юу. Тэгээд манай хүү одоо яг тийм ногоо аягуулсаа идээд байгаа. Тэгээ жимсэнд бас нэг сайн биш. Тэнгүүт нөгөө манай нөхөр ингээд чи өөрийнхөө дуртай юмнуудыг өгөөд миний хүүхд одоо ингээд чамтай адилхан болоод байна гэдэг таахгүй юу. Тэгээ би болохоор тэрэндээ бас айгүй happy л байгаа л да. Өөртөө ингээд адилхан ингээд төстэй хоолтой болгож ийн гэхээр надад амар хөөрхөн санагдаад. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд жимс ногоо бол мэдээж ингээд тэнцүү авч явж идэж байгаа. Тэгээд анхны хоолн дээр нь авокадо өгсөндөө би энэ дээр бол маш олон зүйл ингээд судалж байхад хүмүүс будааны шүүс тэгээд махны шүл за гадаад ээжүүд бас будааны шүүс өгд юм байлээ. Махны шүлийг бол гадаад ээжүүд ер нь тэр болгоно ихтэй анхны хоол болгож өгдөг. За тэгээд тараг бас байж болж байна заяо илгэн тараг өөртөө бүрээд өгч гин эсвэл ингээд энэ тэндээс худалдаад органик тараг аваад өгч гин тий. За тэгэнгүүт энэ дээр ингээд хүмүүст нэг ийм ойлголт өгд юм байлээ заяо. Өнгөр тогтооно гэж ойлголт байдаг. Ходоодонд нь өнгөр тогтоодог учраас тийм хоол өгөх ёстой гэдэг тийм ойлголт өгд юм лээ. Тэнгүүд ийм шинжлэх ухаан талаасаа одоо ингээд тэр хүний ходоодонд хизээч хүн хоолоор өнгөр тогтооно гэж байдгүй юм байна л та. Тэнгүүд бид нар яг ингээд нөгөө юм ухагтхуунаараа өөрсдийнхөө ингээд нөгөө хар ухаанаар гэдэг шиг ингээд нэг юм зөөлөн хоол ходоод руу анхудаа идэж байгаа учраас ингээд хийчингүүд нэг юм өнгөр бүрхэж тогтоод тэрэн дотор нь ингээд одоо дараагийн өгсөн хоолнууд ингээд ороод яваад ах юм шиг ингээд боддог. Бид нар тэгж сэтгэдэг байгаа хгүй юу? Гэхдээ яг мэдээж буруу зүйл биш заяо. Яг буруу зүйл биш байх миний бодлоор мэдгүй. Би бол яг энийг буруу зөв гэж хэлэх хүн би биш л байх л да. Би тийм амар мундаг мэрэгсэн хоол зүйч яадаг гэдэг хүн биш байхгүй юу? Гэхдээ миний хувийн хүний бодлоор бол би өөрөө ингээд янз бүрийн юм ингээд судалгаа энэ төр уншаад тэгээ бас ингээд олон ээжүүдийн ингээд ерөнхийдөө ингээд юмнуудыг хараад ингэж яхад миний бодлоор бол заяо. Бас ингээд унснаар заяо. Ходоод нь тэгэж хүн хизээч хоолоор өнгөр тогтоодог юм гэж байдаггүй заяо. Одоо анагаах шинжлэх ухаан талаасаа тэр бол зүгээр л ингээд бидний өөрсдийн ингээд
тэм нэг ботцон итгэдэг зүйл байгаад байгаа хгүй юу. Тэгэнгүүт одоо тэр ходоодонд ингээд зөөлөн юм хийнгүүт өнгөр тогтоо дараагийн хоолнууд хизээч тийм юм байхгүй. Хүүхдийн эзэн хоол зүгээр л ходоодон дотроо ингээд боловсрогдоод цаашаа явна. Тэрнээс тэр ингээд нэг юм бүрхэгдсэн өнгөр тогтоол ходоод нарай зөөлөн байдаг ч юм уу те ингэдэг мингдэг юм байдгүй юм байна л та. Тэгээд яагаад будааны шүүсийг хамгийн анхны хоолоор аягүй хөвдөг вэ гэхээр зүгээр л easy to digest буюу дүнгийн анх хоол идж байгаа хүүхэд тэрийг ингээд боловсруулахдаа л аягүй амархан байдаг. Тэр аягүй амархан боловсруулагддаг хоол учраас л тэгдэг. Хоол гэж одоо тийм одоо төрлийн хоол, тийм хоол учраас. Тэгээд будааны шүүс easy to digest буюу одоо ингээ боловсруулахад амархан байгаа боловч ямар ч nutrition байдаггүй. Бүр ингээд ямар ч одоо шимт хижээл байдаггүй төрлийн бор хоол юм байна заяа. Тийм учраас би яг тэрийг ингээ олж мэдчихэд тэгвэл би шимт хижээлтэй юм үгүй. Тэгээд хүүхдийн ходоод угаасаа 6 сар төхөөд ингээ хоол боловсруулахдаа өөрөө бэлдээ те ингээ бичил орчнууд интернет ингээ өөртөө ингээ бэлдээд ирдэг юм байна л та хүний би өөрөө ингээ аягүй ухаантай шүү дээ те 6 сар ерөн төхөөд ингээ за би ингээ бор хоол өөрөө мэдэх төгж байгаа шүү дан мөөмөө идэхгүй шүү энэ гэдгийг ойлгодог хүний би өөр амар ухаантай байгаа байхгүй юу. Тэнгүүд би болохоор жирэмсэн бахта маш их авокадо идвсэн би авокадонд амар дуртай. Тийм болохоор би анхны хоолыг ер нь ингээ хамгийн зөөлөн жимс ногоон төрлөөс ингээ харж агаад би ерөөхдөө авокадо өгсөн байхгүй юу. Тэгээ манай хүү бол одоо маш дуртай авокадотой бүх юмыг амар дуртай иддэг. Амар дургуй ногоог авокадотой өгөнгүүт идчихдэг. Тэнгүү дангаараа ингээ дургуй байнгут яг анзаарч авахгүй би за авокадонд ингээ дуртай юм байна гэх тээ. За тэгээд ер нь бол авокадо ч өөр ингээ нөгөө омега одоо healthy fat буюу эрүүл ингээ өөх тус гэдэг нь шүү дээ. Тэгээд ерөнхийдөө авокадо өгөөд манай хүүхд гиз мэдсэн хямраагүй яагаад ч ер нь бол ингээ анхны хоолоор ингээ зүгээр байсан. Тэгээд би анх бариулах нэг ганц хоёрыг ингээ өгөөд тэгээ хажуугаар нь нөгөө ингээд одоо маш буюу ингээд нухаад ингээд халбагдаад идэхээр өгчээсэн. Тэгээ манай хүү л үнэхээр сайн эдэлжсэн. Тэгээ айгүй дуртай байсан. Тэгээ би хүүдээ ерөөсөө одоо хүртэл будааны шүүс өгч үзээгүй байгаа. Манай хүүхд ерөөсөө будааны шүүс идэж үзээгүй. Тэгээд махны шүүл бол надад би энэ талаар уншаагүй шүү заяа. Гэхдээ махны шүлэн дээр болохоор надад санагдсан зүйл нь юу вэ гэхээр уншаагүй. Энэ бол fact based биш шүү. Миний бодол personal opinion. Надад айгүй хүнд хоол шиг санагдсан махны шүл бол мах өөрөө ингээд боловсруулахдаа бид нэр ингээд бас ингээ хүнд хоол гэж үздэг шүү дээ. Одоо унахынхаа өмнө махыг идчихвэл хар дардаг мардаг гэл тэгдэг шүү дээ. Эсвэл ингээл нэг юм би нэг юм жоохон хүнд хөшүүн сэржмэрдэг ч юм уу те. Тийм учраас би ингээ хүүхдтэй махны шүл өгвөл анхны хоолноор нь арай л хурцдах юм шиг санагдаад тэгээд би ер нь бол махны шүлнөөс татгалцсан. За тэгээд тарган дээр болохоор тараг бол мэдээж маш их ашигтай бактеритай ингээд айгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ би яг хөө мэдээж ингээ кальц мальцаар баялаг. Гэхдээ би тараг ер нь бол бүр нэлийн сүлд танилцуулсан. Тийм эрт бол өгөөгүй. Би яагаад гэсэн бэ гэхээр манай хүүхэд би энэ талаар бас тусад нэг бичлэг хийх гээд ярих гэдэг байхгүй. Бас нэг юм болсон юм эмнэлэг домлогоор яваад үзүүлж мүзүүлээд кальц жоох ихтэй байгаа зулаан нэрт битүүрх гээд байна гэ. Тэгээд ер нь бол би кальцтай хүмүүс ер нь жоох ингээд багасгаад байсан. Өөхөө жоохоо хойш нь тавиадсан. Тийм учраас би энэ талаар бүр илүү дэлгэрэнгүй ярина заяа. Тийм учраас би таргийг ер нь бол нэлийн сүлд танилцуулсан. Тэглээгээд яг ингээд манай хүүхдийн кейс дээр тийм байсан болохоос ч танай өөр нэг хүний хүүхэд яг адилхан тийм ингээл ингэсэн байх вэ, тэгсэн байх вэ гэдэг айцнаасаа болж таргийг тэгж танилцуулахгүй хайж энэ төр битгий орхиорой. Яг бол тараг бол бас маш ингээд анхны хоол байхад айгүй бас тохиромжтой хоол шиг санагдсан. Маш олон юм nutritional баялаг. Тэгээ би анх өөрөө тараг бүрж өгчээсэн. Тэгчээд дараа нь ингээд тэнд байдаг дэлгүүр Coles гэдэг дэлгүүрээс би хамгийн органик таргийг ингээ бүр бүх юмыг хайж олж ухаж үдчихэж тэгээд яг нэг юм тараг олж ирсэн би энэ зургийг оруулчих. Тэгээд тараг өгөхөд бас их учиртай заяа хитрхи бас тийм амар нөгөө юм хүмүүс ингээ нөгөө skim milk энэ агуулсан бүх орцыг маш сайн уншиж явах хэрэгтэй заяа. Skim milk-ийн тэр агуулсан тараг байж болдоггүй. Тэгээ бас тарганы fat буюу ингээд нөгөө өөх тосыг бас ингээ аюулсан харж явах хэрэгтэй. Хит бага ажиллахгүй, хит их байж болохгүй хүүхдэд яг нэг юм заасан хэмжээ байд юм байлээ. За тэгээ тэр мөрийг харж агаад ерөөхдөө би яг нэг органик тараг олоод тэрийг ер нь аваад өгдөг өө. Тэгээд манай хүү бол аюу дуртай л идээд байдаг. Гэтэ манай хүү тарганд нэг тийм сайн биш. За тэгээд анхны яг first food буюу одоо хоолны тухайд бол юм байна. Гадаад ээж аауд бол ер нь юу хамаагүй л өгдөг юм бэлээ заяа ингээл шууд л те одоо шар худуу өгч болж гин амт төмс өгч болж гин шууд хулуу янз бүрийн хулуунууд те эсвэл жимснүүд гүзээлзэг нэтэр өгч болж гин
Ер нь бол тийм байсан учраас би бол ингээд авокадо өгч эхлүүлсэн. Та нар ингээд юугаар эхлүүлэхээ бас өөртөөхөө хүслээр эхлүүлж болно. Мэдээж будааны шүүс болохгүй гэгүй шүү заяа. Болно. Угаасаа өгч болно. Маш зөөлөн ийм нөгөө хотод нь айгүй зөөлөн хоол учраас бас айгүй зүгээр юм байна гэж би бас бодсон л доо. Тийм болохоор хотод нь зөөлөн юм чи ингээд бас анхныхаар нь өгч болно л гэсэн үг. Миний хувьд л би зүгээр ботсон тийм байсан байхгүй юу. Тэгээд манай хүүхд авокадогоор анх хоолнд орсон. За дараагийнх нь болохоор одоо хэрхэн эхлэх вэ? Одоо ингээ те хизээ эхлэх одоо юу өгөхөө ингээ шийдчихлээ. Тэг мэдээж бэлтгэлээ хийчлээ. За одоо ингээ яах вэ гэл ингээ бодож ивэл ер нь ингэж зөвлөдөм байлээ. Хүүхдийг ер нь ингээ өдрийн цагаар одоо өглөө эртний цагаар ингээ хооллох хэрэгтэй. Тэгээд би нэг аппликейшн ашигладаг. Анх хүүхдээ хоолнд оруулахдаа аппликейшн ашиглаж байсан. Тэрний Solid Starts гэдэг би энд оруулчих. Аппликейшн байгаа. Тэгээ мөнгө төлж ашигладаг. Би ингээд бүтэн жилийн эрхийг авч ирсэн. Жохон үнэтэй юм билий. $100 лээ байсан баха. Тэгээд энэ дээр болохоор ингээд хамгийн анх эхлэхдээ ингээд хүүхдээ чинь насыг тодорхойлоод хоолнд ороход бэлэн байгаа үгүй юм асуулга аваад тэгээд бэлэн байна гэвэл оруулдаг. Бэлэн биш байна гэвэл хүлээ гэдэг байхгүй юу. Тэгээд хоолнд оруулаад ерөөхдөө ингээд ямар хоол яаж ингээд өгөх үү те хүүхдтэй ингээд нухуу одоо хэрчиж өгөх үү хитэн одоо яаж болгох үү энэ төрлийн хүртэл ингээд зааж өгдөг. Тэгээ ингээд давхар бас ийм сургалтууд байдаг ингээд шууд ингээд богино short course буюу ингээд эмч нарын ингээд те өгсөн зөвлөмж энэ төр. Би яг бас нэг юм дуртахаа марчиж анх эхлэхийнхээ өмнө хүүхдээ хахвал нөгөө яах вэ гэдэг CPR буюу анхан тусламжийн тийм хахалтын одоо үед яах вэ гэдэг тийм сургалтанд сууж исэн. Надад тэр айгүй зүгээр юм шиг юу н санагдсан. Яг заавал амар сургалт мургалт биш юм а гэхэд ингээд нэг юм бичлэгнүүд үзчихвэл зүгээр шүү заяа. Ингээд хүүхэд юу н хахад яах вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэдэг юм а мэдчихгүй бол хүн чинь ингээд сандарсан үед ингээд юу ч мэддэггүй юм байлаа. Ингүүл яана гэл гинт бодонгууд ингээд сандарвал ингээд хүн чи яахаа мэддэггүй заяа. Тийм учраас ер нь тэрийг бас ингэ мэдчихвэл зүгээр юм шиг санагдсан. Тэгэд энэ аппликейшн дээр бас тэр одоо хасан үед яах вэ гэдэг тиймэрхүү юмнууд нь бас бүгд байдیں۔ Тэгээ ерөөхдөө ингээд бүгдийг худалдаад авчих юм бол нөгөө аппликейшн ингээд жил мэлээр авчих юм бол ингээд ерөөхдөө доторх видео те бичлэг юмнууд нь бүгдээр ингээ үнэгүй байж идэг гэсэн үг. Энэ надад айгүй хэрэгтэй аппликейшн би бүр амар баярлдаг. Надад юу н айгүй амар идэг. Тэгээ ямар хоол өгөх мөхгүйгээ хоолны меню хүртэл гаргаж өгдөг заяа. Тэгээ ингээд try хийсэн буюу ингээд туршиж үзсэн хоолнуудаа бүгдийг ингээ тэмдэглээ яваад тэгээд ингээд ямар хоолноос харшилтай байсан, хоол идэхдээ ямар реакшн гаргасан энэ хүртэл ингээ тэмдэглээд ингээд ийм нөт шиг юм ингээ хийгээ авчдаг. Надад бол ингээ цагаас масаар бичээд явах яг үнэндээ жоохон хэцүү байсан байхгүй юу? Би ингээд өөрөө бас тийм юу гэдэг банк ингэж суугаад ингээ хийгээд авах хүн биш учраас надад бол ингээд хүүхдийн хоол ундны хажуугаар ингээл тэмдэглээл ингээ жоохон төвхтэйс учраас зүгээр шууд тэгээд одоо эхэлсэн. Тэгээд бас нэг юм нь болохоор би нөгөө нэг нас хүртлээ хүүхэд ингээд нэг юм 100 food буюу ингээд my first 100 food before 1 children тийм нэртэй нэг юмнууд айгүй их явд юм байлээ штэ. Тэгэл хүүхдээ ингээл нэг хүрэхээс өмнө баг 100 төрлийн юм танилцуулах гэж байгаа гэл амар ингээл баг хурдан юм өгдөг ч юм уу. Тэг янз юм танилцуулах гэж яардаг ч юм уу. Тэр надад айгүй юм жоохоо прешертэй санагдаад идэв. Тэгээд яг хав тиймэрхүү юм аваад ингээ хөрөгч дээрээ наагаад ч юм уу. Тэг ингээд одоо жоохоо ингээд юу хийгээд явчих бол track хийгээд явбал бас жоохоо амар юм байж магадгүй гэж би бодсон. Гэхдээ би ерөөсө тэгж байгаагүй л дээ. Зүгээр нэмэлтээр бол яг хав тийм байвал бас болох байх. За тэгээд анх ингээ хүүхдийг ингээд өдрийн цагаар те одоо ингээд нэг өглөөний цагаар эрт ингээ хооллоорой гэж зөвлөдөг юм байл. Яг бол янз бүрийн ингээ харшил үүсвэл өдрийн цагаар ингээ шийтгэхэд амар ухраас гэж үздэг. Тийм учраас орой шөнөөр угаасаа битгий хооллоорой гэдэг. Бид нар ч гэсэн ер нь бол ингээл хоол унд орой морой хит орой энэ төр идчихвэл шингээж чадахгүй амар хэцүү дээ штэ. Тэнгүүд хүүхдээ одоо ч гэсэн адилхан л байгаа. Тийм учраас хит орой хүүхдтэй битгий юм өгөөрэй заяа. Тэгээд би бол та нар хэрвээ ингээд сүүлд миний хэдийн хийсэн влогуудыг рилүүдийг үзсэн бол би ингээд яг хүүхдийнхээ хоолыг хийж байгаа цаг маань дандаа нэг юм нэг 11 12 үед таарж байгаад тэнгууд манай хүү яг тэр үеэр ингээд сэрээд тэг хүүхдээ айл болох юм сэргийг цоглог байгаа үед нь хооллох хэрэгтэй. Тэг ингээд нэг амар ядарсан ууртай байгаа үед нь ширээн дээр нь суулгаал өгөхгүй л ингээд ноцолдоо дэвэл хүүхэд улам ингээ амар дургу болдог учраас аль болох ингээ гоё дуртай байгаа үед нь те ингээ цоглог байгаа үед нь юу нүгэх хэрэгтэй юм байл шүү. Тэгээ тэр аппликейшн дээр ингээ нэг юм хооллох юм цаг гаргаж өгдөг байхгүй юу. Тэгээ ингээ тэдэн цагийн үед өгвөл зүгээр мүгээр гээд би тэрийг ингээ дагах гэхээр
манай хүүхдийн унтдаг одоо иддэг цагтаа айгүй зөрөөдсөн. Тэгээд хүүхэд болгоны унтах цаг маг өөр байгаа учраас өөртөө ингээ adjust хийж тохируулах нь чухал юм бэлээ. Тэгэхгүй тэгэл нэг юм харчаал хүүхдээ олыг тедэн цагт өгсдөө гэсэн гээл хүүхдийнхаа унтах нойрыг хүртэл өөрчлөөл ингээл ингээд тэдүү үед нь хоолны нүгий гээл ингээд сэрэж мэрээдэг ч юм. Тэгэж юусоо болохгүй юм байлээ шүү. Зүгээр ингээд өөрийнх нь хурдаар. Тэгээ манай хүүхдүүд нэг 11 12-ийн үед ерөнхийдөө хоолоо иддэг байсан. Тэгээд тэр чи одоо дүнгэж бор хоолнд ороод 6 сартай даа штэ. Тэгээ ерөөхдөө өдөрт ингээд 6 сар би 5 сар нэг нэлийн гарантай 6 сартай үед нь анх ингээд нэг л хоол өгдөг байсан өдөрт. Тэгчээд яг нэг 5 сар 4-7 хоног 6 сар 4-7 хоног тэгээд 7 сар нэлийн хүрэх төгөх үед нь би 2 болгосон. Гэхдээ оройны хоолыг маш юм хөнгөн хоол өгдөг болоод өдрийн хоолыг хүнд ч гэх нь хайшин. Гэхдээ ингээд нэг жоохон одоо nutrition буюу ингээд шим тэжээлийн бодох юм бол одоо боловсрогдоход арай жоохон уддаг ч юм уу тиймэрхүү хүнснүүдээ өглөө нэрт өгөөд тэгээ оройн маш хөнгөн нэг юм ногоо нэг юм снэк маягийн юм ер нь ингээ өгдөг болсон байхгүй юу. Тэгээд одоо манай хүн 8 сар хүрэх гэж юм. Тэгээ 8 сар нэлийн хүрэхэд хүлээд би одоо хоолыг 3 болгож байгаа. Тэгээд яг ийм зөвлөмж нэг юм ч өгч ийсэн. Хүүхдээ хоол өгөхөөс 20 минутын өмнө хүлээд тэгээд 20-30 минутын өмнө хүүлчихэд хоол өгөөд араас нь дахиад 20-30 минутын өмнө хүүлчих зарчмаар явбал ер нь зүгээргээд би болохоор ер нь ингэдэг байсан. Унтаад сэрээд яг нэг хөөрхөн манай амар цоглог ааштай байхгүй. Тэр үед нь ингээд жоох мөөмгөн заа. Них амар их биш. Заримдаа бүр өгдөггүй байсан. Өөрөө идэхгүй. Тэгэнгүүт нь ингээд ширээн дээр нь суулгаа гоё ааштай үед ингээс хоолыг нөгөөд тэгээ хөөрхөн ингээд идэхээ идээд идэхгүйгээ идэхгүй. Тэгчээд яг ингээд дуусныхын дараа тэгээ хоолоо идээд дуусныхын дараа араас нь нэг хэсэг нэг 10 минутын тэр ерөөхдөө ингээд нэг жоохон байлгаж ингээд гидсэн дээр нь доош нь харуулчихдаг гэсэхгүй. Яа тэгэхээр нөгөө энэ дээр бас хүүхдэд нэг ус өгөх тухай юм орж ирэн. За би нэг бас дараа нь яриад заяа. Амар олон сэдв зэрэг орж ирээд байна. Яа тэгэхээр нөгөө уус ингээд дүнгэж ууз сурж байгаа хүүхд ингээд жоохон хими залгаал ингээд айгүйх ингээд гихэрч мэхрээд идэг гэсэн. Тэгэд би нөгөө гидсэн жоохон дүүрчих үедээ уус хоол ичгээр хүүхдийн гидсэн ингээд нөхөрхөн байгаад ирдэм бэлээ. Тэгээд жоохон ингээд доош нь харуулж хөвтүүлдэг ч юм уу ингээд нэг тоглуулах маягаар жоохон ингээд хөдөлгөөн хийлгэж байгаа. Тэгээд нэг 10 минутын дараа ч юм уу мөөмөө өгöd хөвтүүлдэг байсан. Тэгээ нөх олигтой идэхгүй нэг хоол сайн идсэн бол ер нь хиддэггүй. Гэхдээ яг мэдээж тэгээ хүлээд за тэгэл өстө хөөрхөн под тэгэл бондоогоол тэгэл одоо өдрийнхөө салхилтыг хийх гээл гардаг байсан байхгүй одоо Австралид байхдаа би ярьж байгаа штэ. За тийм маягаар ер нь бол явж исэн. Тэгээд хит их хоол учир зүггүй гинт амар их ингээл өгөх гээд юусоо хэрэггүй хүүхэд идэхгүй янз янз байгаа. Тэгээд энэ дэр бүр ингээ эмччтэр ингээл хоол зүйччтэр ингээл маш олон ээжүүдчтэр ингээ зөндөө олон хэлдэм мэлээ. Одоо хөхдөг бол хөхний сүүч нь формула удаг бол формула чи ингээд main nutrition буюу ингээд хамгийн гол хоол нь дандаа байсаар байна. За энэ бүх үед ерөөсөө тэр хоол гэдэг зүйл бор хоол тэр идээд байгаа зүйл чинь нэг наснаас өмнөх тэр бор хоол гэдэг зүйл хизээж мөөмний сүү юм уу формуланы оронгоор ингэж өгж байгаа зүйл биш. Тэгээ нэг удаа мөөмөө идэх хугацаа одоо хугацааг нь одоо мөөмөө идэх удааг нь ингээд тэгээ эсвэл сүүгээ уух хугацааг нь ингээд алгасаад одоо оронд нь хоол өгж гизийн дүүргээд байгаа зүйл юусоо биш. Тэр бол тийм байж болохгүй юм байлээ шүү. Яг л хүүхэд тэрнээс чинь тэгж их нутришн авахгүй байгаа. Мөөмний сүү тэгээд формуланаасаа л яг нутришн буюу шим тэжээлээ авч байгаа учраас яг тэрнийх нь оронгоор ингээ өгөөд ийн гэж ойлгож юусоо болохгүй юм байлээ. Тэгээд ингээ нөгөө хүмүүс ингэж ярьдэн штэ. Би яг тэгж ойлгодог гэсэхгүй юу. Мааны найз ингээд огт нь манай хүүгээс 3 сар ихч тэгээд угаасаа ингээд манай хүүгээс их тоолонд орж байгаа шүү дээ. Тэгээ би ингээд хоолнд оруулчаад ингээд хоолнд оруулсан багт ингээд ерөөхдөө асуугаалтай яаж яад юм байна. Мөөмөө ер нь баг идээд байна уу гэж айгүйх асуудаг байсан заяо. Тэгмэд би миний талхад юу байдаг гэсэн бэхээр хүүхэд бор хоолнд орчхоор мөөмнөөс ингээд баг гарах гээд байгаа юм шиг ингээд нэг юм мөөмөө баг идэхгүй тоохгүй байгаа юм шиг те гэж бодоод байсан чинь ерөөсө тэр бол зөв зүйл биш. Хүүхэд мөөмнийхөө сүг нэг нас хүртлээ те ингээд идж байгаа хоолноосоо илүү ингээд мөөмнийхөө сүг идээд байх ёстой. Тэр формула уудаг бол формулагаа уугаад байх ёстой байхгүй юу? Тэрнээс биш хоолны оронгоор биш сүүний оронгоор хоол өгöd байгаа зүйл биш гэдгийг бүр маш сайн ойлгох хэрэгтэй юм билэ. Энийг одоо ингээд хамгийн том хэлэх гээд байгаа цаанаа маань мөөмний сүү юм уу формула аль нэг нь уудаг бол ингээд сүүгийг ерөөсөө алгасаж болохгүй. Хоол гэдэг бол зүгээр л нэг наснаас өмнөх зүйл бол ингээд learning буюу суралцахад л зориулсан зүйл болохоос тэр хүүхдэд амар юм шим тэжээл өгөөл учир зүггүй том хүмүүст үйлчлээд байгаа юм шиг те ингээд бид нар чи хоол идэж ламид явж байгаа штэ. Тэгээд байгаа зүйл биш. Хүүхдэл сүүгээ уусаар л байх хэрэгтэй юм байна лээ шүү. За тэгээд дараагийн сэдв рүүгээ орцгоё. Тэр нь болохоор
хүүхдийн одоо хахах эрсдэл гэж юм байгаа. За би түрүү хэлсэн би энэ дээр CPR сургалт буюу нөгөө нэг анхан шатны хүүхэд хахад яадаг вэ гэдэг анхан шатны сургалтанд суужсэн. Тийм бичлэгүүд учир зүггүй амар сургалт муралт гэхгүй та нар зөвхөн бичлэг үүсэнд нь жолно. Ер нь хүүхэд хахвал яах вэ гэдгийг ингээд төсөөлөд аягүй сайн бодоорой заяа. Ингээд бүр муу яралдаа. Тэгтээ ингээд яг одоо ингээд сууж хүүхэд хахвал би одоо яах вэ гэдгийг амар сайн бодоод юу хийхээ мэддэг байна уу мэддэггүй байна уу гэдгийг сайн анзаараарай. Тэг мэддэггүй бол яаж игээ сургалтанд суудсан зүгээр. Яг тэгвэл хүний амьдралд юу ч болоо хүн мэдэхгүй шүү дээ. За тэгээд тэр юу болохоор хүүхдийн ингээд нөх хооллох юм аргууд амар олон янз байдаг шүү дээ. Тэрнээс болоод ерөнхийдөө ингээд тэрнээс болохгүй л дээ. Гэтэ ер нь бол ингээд хүүхэд ингээд том болоод хоолнд ороод ирэхээрээ юу хамаагүй амруугаа хийн тэ бид нар мэдхгүйгээр тоглоом ч юм уу нэг юм амруугаа хийцэн байж болно. Дан ганц бас хоолнд хахгүй. Тэгээ хоол моол нь хаж байгаа үед яах вэ гэдгээ мэддэг байвал зүгээр юм бэлээ. Тэгээд энэ дээр нөгөө хүүхдтэй хоол өгөхдөө ямар хэмжээтэй өгөх үү те ямар хэмжээтэй зүсч өгөх үү ямар байдлаар болгож өгөх үү гэдэг чинь айгүй том юм зүйл болж ирж байгаа. Тэр бол ингээ ээж хүн амар том хариуцлага болж байгаа. За тэгээд бас энэ чинь айгүй учиртай заяа. Учир зүггүй байнг юм ингээл puree буюу ингээл нөгөө амар блендерцэн ингээл дан юм нунтаг юм нухшин шүл шиг юм өгөөд ээж болдгүй юм байлээ л дээ. Тэгээд болдгүй ч хаашийн те яг болно тэр бол ингээд тухайн одоо ээж гэр бүлийн ингээ онцлог байж болно. Гэхдээ хүүхдээ ер нь ингээ аль болох одоо юу гэдэг универсал те арай нэг юм alternative байлгыг гэх юм бол одоо ингээд хүүхд чинь нэг юм юу гэдیں те тэнд нэг жижиг нэг жимс байхад ингээ аваад одоо ингээд хэсэг жимс байхад ингээ аваад ингээ идлээ гэхэд одоо ингээд учир зүггүй хахаад идэггүй эсвэл ингээ зажлахаа мэддэг ч юм уу те ингээд яаж ингээд одоо тэр хоолтой учраа олохын ингээд бид нэр сургахын тулд одоо ингээд бороо хоолыг эхний 1 жилд ингээд те 6 сар 1 нас хүртэл ингээд 6 сар ингээд ноцолдоод байна шүү дээ ээжүүд нь. Тэрний учир утга гол нь юу юм бэ гэхээр нөгөө хүүхд ингээд шүд ургаад яах вэ хоолоо ингээд зажилж идэх зөв ингээд те ингээд одоо авч идэх одоо халбагдаж идэж сурах эсвэл ингээ гараараа авч идэж сурах өөрийгөө хооллох дандаа ээжээрээ хооллохгүй байх ч юм уу гих мэтчлэн зүйлийг л бид нэр ингээ сурах гад ингээ бөө юм болоод байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө миний тэр ашигладаг аппликейшнэр ингээ хүүхдэд ингээ за тэдэн сартай бол одоо хүүхдэд одоо юу гэдیں те за хэдүүлээ юу бодъё л та хулууг бодъё л та тэнгууд за шар хулууг тэдэн сартай хүүхдэд тэгж өгнө тэдэн сараас дээш хүүхдэд ингэж өгнө эдэн сартай хүүхдэд ийм байдлаар өгвөл зүгээр гэдгийг ингээ бичсэн ингээ харуулдаг байхгүй юу. Тэгээд хоолтын хэв маягаас шилтгаалаад хэрвээ ингээ дандаа ингээ халбагдаж өгдөг те ингээ одоо халбагдуулж ингээ иддэг болч юм уу те одоо ингээ мэдээж ийм нундаг одоо puree буюу нунтаг гэдэг юу гэдэг л тэр чинь нухшин хэлбэрээр өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт манайх болохоор яаж ийсэн бэ гэхээр аль алинд нь сурахын тулд одоо ингээд бариулах ингээд нэг юм урт гэрчээд нэг хэдийг ч юм уу те гарт нэвтээх нэг хэдийг ингээд заавал урт байх албагүй л дээ. Гэхдээ ер нь барихад нэвтээх юм байвал зүгээр тийм хэдийг ингээд жигнээд тэгээ хажуугаар нь ингээд нөгөө блендер дээд одоо ингээд нухслах хэдийг тавьчихдаг. Тэгээ аль альнийг ингээд хүүхдтэй өгдөг байсан. Тэнгүүд мэдээж том гэрчсэн хэдийг ингээд авгалшууд ингээд сонирхол амрууга хийж байгаа штэ. Тэгээд нөгөөдүүлийн болохоор ингээд хүүхд учир зүггүй халбаг барайл өөрөө ингээд идэж чадахгүй штэ. Мэдээж би л халбагдаж өгнө. Тэрийг ингээд хүүхдэд сургадаг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд нөх шилбэрээр бас ингээ айгуу сайн идээд ингээ сурсан. Тэгээд энэ дээр нөгөө нэг одоо тэр хахах сургалт юм хүмүүн дээр нөгөө choking and gagging буюу хахаад ээ нү ойгоод ээ нү гэдэг нь gagging ч одоо ойгох баха. Тэрийг нь айгуусаа ялгадаг байх хэрэгтэй юм лээ. Choking буюу хахаад байгаа тохиолдолд хүүхэд чимээгүй болчдөг. Тэгээ амьсгал нь ингээд нэг юм wheezing буюу ингээд нэг юм чимээтэй зав нэг юм ч юм уу мэдгүй нэг юм сонь чимээ гаргаж амьсгалдаг. Тэгээд байгаа үед тэг хүүхд ингээд айгүй ингээд хөдөлгөөнгүй чимээгүй мэмээгүй болчдөг гэж байгаа заяо. Та нар ингээ өөрөө сайн бас ингээд бичлэг энэ төр үзээрэй хэрвээ яг ингээ хараад ингээ нүдээр мэдмээр байвал ингүүл манай хүүхд ингийн байна гэж мэдмээр байвал тийм учраас тэрийг ингээд таних хэрэгтэй. Хүүхд ингээд чимээгүй болчихвол ч юм уу те. Gagging буюу нөгөө ингээ ойгоод байгаа нь болохоор хүүхд ингээд манай хүүхд бол ингээд ингэдэг зав амар том ингээд бүхэл юм хумг амрууга хийчихэд угаасаа тэр чи залгихдахгүй шүү дээ тийм том юм. Тэнгүүд ингээ ойгоо шууд ингээ гаргана гэл ингээл. Тэгэл нөгөө гашуун юм хум идэхээр ингээл сте амар ингэж мингээл тэгэл мэдээж ингээ жоохон ойгно гэхдээ бөөлчихгүй. Заримдаа бас жоохон гулгиж гаргана бөөлчин. Тэр бол гайгийн буюу ойгох. Тэр нь
юу ягаад гахаад байна гэсэн үг биш. Амар чимээтэй байдаг заяо. Тэр гагин гэдэг одоо огиод байгаа чи мэдээж хүн огихоор амар чимээ гардаг штэ. Ингээд бид нар ч гэсэн ингээд нэг юм аманда багтахгүй том юм залхих гэж хичээнгүүт ингээд нэг юм хоолон дээр тэглээ гэл ингээд дуурч мугран штэ. Хүүхэд яг тэгэж дуурдаг юм байлээ. Тэгээ тэр бол ингээд огих буюу гаг хийх. Тэгээ тэрийг ингээд айгу ялгаж явах хэрэгтэй юм байлээ. Тэг ингээд чимээтэй огиод байгааг нь юу хүүшээ гахаад байна гэж барьж аваад сандлаас нь босгоол та нуруу муроор ингээд тэгэх юм бол хүүхэд амар айчдаг гэсэн заяо. Ялах хүүхэд би нэг ийм жишээ мэддэг байхгүй юу? Маа нэг таньдаг гихчи хүүхэд нэг удаа нөгөө тоглоомын талбай дээр ингээд санаандгүй ингээд нөгөө тоглож байгаад би тэрийг зүгээр анзаарч ирсэн. Тоглоомын талбай дээр тоглож байгаад нэг юу ч хэлээ нэг юм амандаа хийгээд нэг юм гахаат ч үлээ. Яг ингээ хахах айдсан. Тэгсэн чинь нөгөө имэн, ээж нь тэгээд аав нь бас зөндөө олон ингээ хүмүүс зөндөө олуулаа ингээ хамт байж байгаад тэгсэн чинь нөгөө имэн ингээ сандраа шууд барьж аваад нуруур нь зөндөө олон ингээ зөгчихгүй юу гахчлаа гэд тэгсэн чинь хүүхэд дараа нь имээгээ хараад имээ намайг зодсон гэ уйлаад байсан. Тэр үл яг нэлээд том хүүхдээсэн л та бүр 2 морь ч үлээ 3 морь настай. Тэгэд би яг тэрийг харчаад тэрнээс бас ойлгож ирсэхгүй. Хүүхэд ингээд нөгөө шууд ингээд учир зүггүй 50 байсан чил гинтхэн ингээд нөгөө өөрөө ингээд naturally хийж байгаа зүйл штэ байглаараа тэр чинь ингээд хүн угаасаа л хүний аманд багтахгүй том юм ороо залхидах гэдэг ингээд огиол гаргана штэ. Тэр чинь ингээд бид нар ч хийдэг зүйл. Тэрийг хийж яхад л ингээд юу шууд босгож аваад нуруу руу зохиол тэгэлтэй ойрлол гашигчаал яанаастай ингээд ам хамрын ухаал ингээд амар ингээд ирвэл хүүхэд амар айн штэ. Тэ ингээд бүр гайхна штэ. Бидний хүн тэгвэл бид нар бүр хүүшээ яана гэл ингээд гайхна штэ. Тэгээд дараа нөгөө ингээд яг тийм хоолны тийм процесс одоо ингээд тэг сандал дээрээ суухтаа айдаг болчдөг ч юм уу. Тэг эсвэл ингээд хоол идэх гээд яг тийм үйлдэл гарах гэхээр ингээд нөгөө хүүхдийн траума гэдэг шиг тэг ингээд яана ингээд намайг ингэнгүүт ингээд цохиод авах үедээ ч юм уу. Тэгдэг зүйл ингээд багаар үүсдэм байх хүүхдүүд сэтгэл зүйд нь. Тийм учраас учир зүггүй ерөөсөө ингээд гаг буюу ингээд огиод байгаа үеийн сайн тэр гэтээ танихад угаасаа амар хэцүү юм лээ зөө. Хүн ерөөсөө л хүүхдээ ингээд сонирн болоод ирэнгүүт нь л яна гахаад байгаа юм биш үсдэг ингээ амар сандардсан билээ. Гэхдээ тэр ингээд нэгэн сайн ингээл бас ингээл ажиглал ингээ ээж хүн хүүхдээ угсаа амар сайн мэднэ штэ. Тим юм чин тэгэл ер нь ээж нь л ингээл ер нь аюу сайн хараад мэднэ л дээ. Тэгээд одоо мэддэг болтлоо бол бас их л юм болдго юм бэлээ. Би ч гэсэн зөндөөл ингээл яг учир зүггүй авч нуруу амруу зохиж ам хамрын ухаагүй л дээ. Гэхдээ ингээл нэг жоох ивгүүд уурах нь яна огиод байна уу яна гахаад байна уу хараа гэж орилоо заяа нөхрөө дуудаал. Яна энэ яагаад байна гэл ингээл тэгэд яг тэгэж юу н болохгүй юм байл шүү. За тэрийг яг ингээд мундаг 50 ээжүүд бол ингээ айгүй ингээ гоё даагаар тийм билээ. Би тийм амар 50 хүн биш болохоор ингээл жоох ингэнгүүт нь яна яачваа ингээл ингэх гээд инүү тэх гээд инүү гэл ингээл сандраал байж ядаад ингээд идэг. Тэгээд тэр хахад махж байгаа ч юм уу гахаж байгаа биш огиж могж байгаа эсвэл бас нөгөө хахаж байгаа үед нөгөө амруу нь гараа хийж ингээ ухаадаж юусоо болдгоо гинэ. Улам нөгөө ингээ аманд нь байгаа юмыг цааш нь түлхээд амьсгалын замыг ингээд төгч гээд идэг гэсэн. Хүмүүс ингээ гаргаж ахгүй ингээ ухаад идэм л штэ. Би бүр амруу нь гараа хийхээс ч айдаг заяа. Бүр өөрөө ингээ хүүхэд ингээ амар ухаантай за аманда багтаад ингээ залгиж чадахгүй байгаа нь өөрөө ингээ гаргаад ирдэг байхгүй. Та нар ингээ хүүхдтэй бороо олон тэхлүүл ажиглах юм бол амар сайн хийж чадна хүүхдүүд тэрийг. Тэгээд чадж байгаа юм өөрөө залгидаг. Мэдээж хоолын дээр нь тэглэх зүйлийг ээж хүн хийж өгөхгүй штэ. Одоо ингээ гатуу те юм амар хоол жижигэн дөрвөлжин гэрчсэн мэрчсэн юм хүүхдүүд өгөхгүй штэ. Ээж хүн тэрийг өөрөө мэдж байгаа штэ. Тэрний төлөвчл бид нар энийг ингээ сурах га яваад байна тийм үү. Учираас ер нь бол хүүхдээ яг энийг амар сайн ингээ ялгаж ингээ харж явах хэрэгтэй юм лээ тий. Хүүхдтэй ингээд одоо 7 8 сар 9 сар хүрсэн ч гэсэн ингээд ерөөсөө супервайз хийхгүйгээр буюу дэрэгтэн байхгүйгээр хоол өгөөд ийш тийш ингээ хархиж явж ерөөсөө болохгүй заяа. Хүүхдээ ингээ хоол өгж байгаа үед дандаа хажууд нь ингээ харж явах хэрэгтэй. Юу хийж гин, яаж гин, хоолоороо яаж тоглож гин, яаж идэж гин, хоолтойгоо яаж харьцаж гин ээж хүн ер нь ингээд аягүй сайн ажиглаад өө манай хүүхд энэ ногоон дургүй маань энэ ногоон дуртай маань энэний ийм тал нь барихад гулгаад байд юм байна. Дараагийн удаа би яаж хэрчүүл хөвтэйхэн байх вэ ч юм уу. Яг тэрийг ингээ амар сайн ажиглаад байх хэрэгтэй юм лээ. Тэгэл манай хүү бол ингээл зарим юм бултгар ингээл энэ ногоонууд ингээл хөчөнгөт хөрх юм ин гарнаас нь гулгаж мулгаал унангууд би дараа нь арай өөр болгож өгдөг ч юм уу те гих мэтчлийн ингээд өгөөд яваад байдаг. Тэгээд аль болох ингээд дандаа хүүхдийнхээ хажууд хоол өгж явахдаа өөрөө байж чадахгүй л ядаж нөхрөө ч юм уу те харж байгаараа наадхаа яаж ийж сайн ажиглаараа гэж суулгаж байсан дээр үдэ шүү. Тэгэхгүй бол ингээд өгчөөл нэг амжуулах галтай ингээд тоглож явах хоолоороо тоглож явах хооронд нь юм хий гэж юусоо явж болохгүй юм байл шүү. Жоох хүүхд ингээл хахаар бол амар хурдан хахан зэрэг. Тэгэхээр болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд аль болох ингээд нөгөө хоолны ширээн дээр суулгаад ингээд айгүй айтаахан ингээд юм бэлэм тэг хооллоход бэлэн нөхцөлд хоолж явах хэрэгтэй юм бэлээ. Манайханх нөгөө би танаас ярьжсэн шүү дээ. Ярьжсэн гинэ нөгөө сторийн дээр ирэлжсэн Silver Cross гээд суудал аваад тэр ингээд стокт байхгүй
одоо энэ ингээ NSW Австралийн одоо яг Сиднейн тэрүүгээр ингээд айлч дэлгүүрүүдэд бүр хаач заяа. Ерөөсөө сток буюу ингээ нөөц байхгүй дууссан. Амар эргэлттэй юм билэ. Тэгээд би бүр ингээ олж авч чадахгүй тэр үед би чинь нэг сард ч үлээ 12 сард өнгөж гараад нэг сард ч үлээ нилээ хайгаад тэгээ олдохгүй байсан чи бүр ингээ 4 сард ирнэ гээд тэгээ тэр үед ч одоо 4 сар хэрэг чи манай уу бараг 7-8 сар хүрчин шүү дээ. Тэгээ тэр болтол би яах вэ гэж бодож байгаад за хэсэгтээ яах вэ ингээл те нөхрийнхөө үр дээр суулгаал ингээл өгөөдөө ихс чи ер нь их олигтой идэхгүйсэхгүй ер нь их тийм сонирхдаггүй байсан. Тэгээд би ингээд нөгөө ийм жижиг ийм одоо нөгөө сандал дээр бэхэлцдэг тийм нэг сандал шиг юм Kmart-аас ч үлээ нэг юм авч суулгасан тэр мөрөстэй амар тухгүй за бүр хүүхдэд явахстай хэрэггүй юм байлээ хүүхдийн ингээ хөдөлгөөн хордог хүл гарын урчих гад би бүр тэр зүгээр нэг удаа суулгаж үзээ болохгүй болохоо уурандаа шууд гаргаж хайж ийсэн заяа. Тэгээд тэр мэр яг үнэхээр болдог хүүхд байдаг. Манай хүүхдэд бол ерөөсө болоогүй. Тэр өстэй хүүхдийн маань хүл мүлийг ингээ нөгөө юм жижигхэн сандвчаас ингээ уурж мураад ёо би бүр тэрэндээ амар гимшсэн. Тэгээд тэр худлаа болоо тэгээд ингээ юугүй хай чер буюу нөгөө хоолны ширээгөө ер нь нилээ утсан байхгүй юу манай хүү. Тэг ингээд өвөр дээр суулгаад них олигтой идэггүй би тэгэл за манай хүн ингээ сонирхож байгаа юм чи нэг учир зүггүй амар бид нар шиг идээд байх албатай штэ гэл ер нь бол ингээ сурч байгаа юм чи ингээ би ер нь их амар ингээд за тэг ингээл гайг байх гэл ингээд их тоохгүй байцсан. Тэгээ яг ингээл хоолны ширээ нэрэл аваад тэгэл ингээл хамт ингээл суугаал ер нь бид гурав дандаа хамт хоолоо иддэг байхгүй юу. Тэгэл ингээл ширээнд ойртуулж ирэл хамт суугаал ингээл аав нь хоолоо идэл ээж нь хоолоо идэл хажууд нь за миний хүү гэл ингээл өгөнгүүт амар дуртай идсэн заяа. Тэг хүүхдийн сонирхол тэг ингээд манай хүү бол яг тийм ингээд бид гуруулан хамт сууж хоол идчихэж ингээ манай хүү амар сайн иддэг. Тэгээ би ингээд хүүгээ ингээ хооллохдоо ингээд өглөө тэр 11 12 цагийн үед ингээ айл болох ингээ өөрөө ч гэсэн хажууд идэх юм бэлтэж жагаад хазаад ингээ идэж ажиллаж үзүүлээд нүүрлүүн хараад ням гэж үзүүлээд тэгээ хүүдээ ингээ халбагдаад гэд үзүүлэнгүүт өөрөө яг ингэж адилхан нөгөө эвтэйхэ халбагаараа ч юм уу те ингэж авч жагаад ингэж амруугаа ингэж ойртуулж үзэж юм үзээд яг ингэж дуурайж хийдэг. Хүүхэд тийм ухаантай байгаа байхгүй. Тэгээ ингээд олигтой идэхгүй байжгаад өвөр дээр тэгж байгаа. Тэгээ ингээ хоолны ширхэг суугаад ир чинь манай хүү бүр бор хоолндоо эрс бүр маш сайн сайжирсан. Тэгээ яг их идэд дэн гэдэг нь бас тэгэл ингээл нөгөө би мөөмнийхөө сүүний оронд өгөөд байгаа юм ерөөсөө биш мэдээж ингээ тодорхой хэмжээнд хөөрхи идэж байгаа. Гэхдээ бас тийм хитэгч биш. Тэгэл яг ингээл өөрөө сонирхол дуртай юм айдан дургүй юм айдаггүй яг л ийм процессор явж байгаа. Тийм болохоор хүүхдийг зөв суулгаж яг тэр сонирхолтой ингээд тэг ингээ хамт ингээ идэх байдлаар өгвөл бас зүгээр юм байлээ гэсэн үүднээс хэлж байгаа. Тэрнээс бас гэр бүл болгох ингэ халбгүй л дээ. Хүүхэд болгох өөр байгаа шүү дээ, тий. Тэгэхээр манай хүүхдүүл яг тэгжсэн. Тэгээд одоо ч юу н тэгдэг. Заавал яг ингэ бид нэр хүүгийнхээ хоолыг өөртөөхөө хоолтой зэрэг ингэ болох яг болоод гарахад бэлэн болгоод байхгүй. Тэгэхгүй бол ингээд бас хараад ингээд амаа хөдөлгөөд янз бүрийн мэдэх гээд эсвэл ингээд бид нэр одоо юу гэдэг сүулт идэх юм бол бас ингээд хоолоо идсэнийхаа дараа ч гэсэн ингээд хараад идэх ч юм уу. Яг тэгдэг учраас айл болох ингээд зэрэг ер нь хамт ширээнд сууж хоол иддэг. За тэгээд хүүхдийг энийг би нөгөө л бас нэг ярих гэжсэн юм хүүхдийг тэгээс суулгаж өгөхгүйгээр ингээд те ингээл энд тэнд ингээ хоолж сургахаар бас ингээд нөгөө жоохон хахах эрсдэл энэ төр байдаг гэдэг юм билээ. Тэр тусмаа эрт үедээ хүүхдийн нөгөө ингээд босож суух те ингээ хүзүү толгоогоо ингэх мэг юу нэг ингээ сайн хөгжөөгүй байх юм бол нөгөө амруу нь ингээл хоол оронгууд ингээл төгжирдэг ч юм уу те ингээд уг нь ингээл залгаал сууж байгаа хүүхд ингээл доошоо ингээл оруулах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд ингээл дээшээ ингэж одоо гарш ирэх гэж ч юм уу те ингээд гиз мэдсэн шахаад эсвэл ингээд эвгүй тухгүй байлгаад байвал хүүхд угаасаа буцаага гаргаж бид нар байсан ч гаргаж шүү дээ. Ер нь бол тэгэхээр аль болох тухтай байдалд ингээ хүүхдийг хооллох айгуу чухал юм байлээ. Гэтэ би бас нэг юм сонсч байсан. Хоолны ширээн дээр суулгахад сурцсан хүүхэд том болоод хоолны ширээн дээрээ сухаар л би хоол иддэг гэдэг ойлголттой болоод хаа сайгүй утсан газар болгондоо хоолны ширээн дээр суух гэдэг гээд. Тэгээ энгийн үед ингээд юу гэдэг буудан дээр сууж яхад ч юм уу эсвэл ингээд нэг том болцоо хойно штэ бүр ингээд зүгээр нэг сандал дээр сууж яхад ч юм уу ингээ өөх гэхээр хоолоо иддэггүй гэд би бас тэгээс сонсч байсан. Гэхдээ тэр мөр бол яг хөө тэг дараагийн том болцсон дараагийн асуудал штэ. Одоохондоо бол хоолны ширээн дээр суулгаад хоолоо өгөх нь чухлаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор feeding style буюу нөгөө хоолтын хэм маяг байна. За энэ дээр ингээд айгу олон төрлөөд юм бэлээ. Миний мэдх юм бол spoon feeding буюу нөгөө халбаар ингээ угаасаа ингээ тий халбаач өгнө эсвэл хүүхд өөрөө ингэж авч идэнэ. Тэгээд юу лээ? Baby led weaning гэж байдаг штэ. Тэр бол бас айгу алдартай. Гадаад хүүхдүүд айгу хийдэг. Манай монголчууд ч гэсэн монгол хүмүүс ч гэсэн монгол хүүхдүүд ч гэсэн айгу тэгдэг. Манай эрэгтэй дүүлөө амар тэгж иддэг байсан юм бэлээ. Тэр үе тэр baby led мэдээж мэдхгүй зүгээр л
гартаа таарлсан юмыг аваад амруугаа ингэж хийж идсэн байсан байхгүй юу. Тэгээд нэлээд сүүлд халбас сэрээ ашиглаж сурж исэн л та. Тэгээд би яг дүүрийнхаа тэрнээс бүр манай дүүнгээ манай ээж цэцэрлэгт өгтөө ээдтэй гуйж ин халбас сэрээ ингээ ашиглуулж сургааж өгөөрэй гэж цэцэрлэгт өгчээсэн байхгүй юу. Тэгээд манай дүү олон хүүхдүүд дундороо дуурайч хийгээд ер нь сурж исэн. Нэлээд сүүлд ч бүр 4 нас хүрчээд лүү 3 4 настай тачлуу хиттэй дэвлээ. Тийм учраас би тэрнээс хараад бас хүүхдтэй ер нь бол халбас сэрээ хэрэглүүл сурах юм байна гэдгийг айгүйт ойлгосон. Тэгээд манай ээж ч гэсэн айгүй хэлжсэн. Тийм учраас манай хүүхд бас ингээд давхар одоо аль алинаар нь явдаг. Тэгээ 3 билүү 4 төрөл өгдөг штэ ингээд халбаар тэгээд baby led weaning буюу гараараа барьж идэх тэгэнгүүтээ тэр хоёрыг хамтарсан гэд манай хүүхд яг ингээ хамтарснаа нь буюу би ингээ хоолыг нөгөөхтө түрүү хэлсэн штэ зүсгтээ ингээд гарт барихад эвтэхнэр нь ингээд хэсэг өгөөд нөгөө талд нь ингээд одоо mashed буюу ингээд халбагдаж иддгийг өгдөг. Тэгээ халбарын дээр нь тавиад өгчдөг. Тэгсэн ирнэ би бас тусдаа өөрөө нэг аягнд хийж ягаад ингээд яг нөгөө юу гэдэг өөрөө ингээ халбаж өгөхийн бас ингээд хамт ингээ юу ячдаг. Тэгээ ер нь бол responsive feeding гэж бас байт юм лээ. Responsive баха. Хүүхд нөгөө ингээд respond хийж буюу ээж нь ингээ өгөнгүүт өөрөө яг дуурайгаад ингээд нөгөө нэг ингээд халбгаа ингээ бариад ингээд ингэж иддэг ч юм уу. Эсвэл ингээд ээж нь заа минийх үе дээрээ ч гэхэнгүүт ингээд өөрөө ингээд халбгаар ингэж барайл ингээд иддэг ч юм амрууга хийдэг ч юм уу те. За тэр мэрэнд үл ерөөхдөө ингээд бас ингээд баг багаар сургая л гэж бодож байгаа. Гэтэ бас no pressure заяа. Заавал хүүхд энийг бүгдийг чаддаг байх албагүй. Заавал нэг хүүхд тийм мундаг байсан болохоор бас нэг хүүхд тийм байх юусэн албагүй заяа. Тэр хүүхд ганцхан гараараа аваад иддэг байсан ч болно хин тамаатай юм бэ тийм үстэй. Тэгэл ээж аав нь тэр нь зүгээрээ байвал окей байвал хамаагүй штэ. Тэгэл би бол те хүүхд маань хичнээн ингээл би ингээл зөндөө янз юм зааж ясан ч гэсэндээ алийг ч сурахгүй байсан ч надад хамаагүй заяа. Тэр чинь ингээл те хүүхдийн л онцлог штэ. Тэрийг нэг заавал амар тэдний хүүхдтэй тэгэж ядын янзаар иддэм байлээ. Би бас хүүхдээ тгийгээл тэгэх хэрэгсээ шаардлагагүй зүгээр өөртөөхөө пейсээр өөртөөхөө онцлогоор л хүүхэд ингэж өөрийгөө холноо гэсэн. Өөрийгөө холно эсвэл ээж нь халбагдаж өгнө. Гэхдээ мэдээж ингээд том болох тусам ингээд эн чинь жоохон concerning асуудал болно л доо цаашдаа. Тэр нь одоо юу юм гэхээр жишээ нь манай дүү нэлийн том болтлоод ингээ халбас сэрээ эргэлж чадахгүйсэн ч юм уу те. Тэнгүүд ингээл хаа явсан газар хөрн ингээл хоолны газар орсон чил ингээл атгаал ингээл доош нь ингээл хасгаж иддэг гих мэтчлэн зүйлүүд байсан. Тэгээд who cares. Тэр бол ингээл ээж аав нь тэрнтэй зүгээр байгаа асуудал биш гэж бодож ивэл хамаагүй шүү дээ. Хүүхэд нь бас зүгээр байгаа бол хин тамаатлын тийм үстэй. Тэгээ би бол тэгж бодсон. За дараа нь болохоор үүсдэг ингээ айгүйх тийм challenge common challenges буюу асуудлуудыг хэдүүлээ ярьцгаая. Ерөнхийдөө хүүхэд ингээд айгүйх ингээ угаасаа хоол идэхгүй гэдэг refuse хийх буюу refuse food буюу угаасаа ингээд идэхгүй. Тийм үе зөндөө байна. Яг хав манай хүүхэд бол яг одоо болтол нэг тийм амар учир зүггүйстэй хоолоо идэхгүй ингэж мингийгүүлтэй урд нь ингээл 50 төхөр сонирхол хардаг үздэг амандаа хийж үздэг ойгож үздэг буцааж гаргана ингээ зохиж үзнэ тэ янз ингээ хуруугаараа оролдоо чимхэн базна одоо ингээл хулуун мулууг жигнээд өгөнгүүт ингээл бүр базаж бүх шүүсийг гаргаж байгаа л амандаа хийдэг ч юм уу ингээ зөндөө юм болт юм байлээ заяо. Тэгэд тэрэнд ингээл гайхал яанаастай идэхгүй штэ цааш нь түлхээд штэ авч шидээд штэ гэл ерөөсө тэгэж иж болохгүй. Тэр бол хүүхэд ерөөсөө л сурж байгаа. Та нар ингээ өөрсдөө ингээ төсөөлөд үстэй. Бид нарт заяо одоо ингээ бидний идэх хоолноос тис өөр төрлийн нэг зүйл бай гэж бодъё. Одоо юу чинь те гинтх ингээл те ингээл нэг юм ингээд хооллох гээд бид нарыг ингээд одоо хүн төрлөختөнд ингээд гараад ирлээ. Тэгсэн чи бид нар ингээл яаж идэхин чи мэдэхгүй байх чил ингээл учир зүггүй ингээл яг амар юм одоо ээж нь одоо юу гэдэг ингээл юм шууд л учир зүггүй амруугаа идээд ах юм шиг юм ингээд хүлээгээд иж болохгүй байхгүй юу? Бид нар тэрийг чадахгүй штэ. Бид нар дээр өөрсдөө бодсон чи яг тийм. Тэгэхээр хүүхэд бол энэ бол ингээл мөөмөл хөхдөг те хөхөөс өөрөө мэдэхгүй хөхөд ангууд ингээд сүү гараал иддэг гэдгээс өөрөө мэдэхгүй яжгаад хүүхэд ингээд хоол руу шилжиж байгаа учраас юу л бол юу хийн тэр хүүхэд тэр хоолоор юу ч хийж болно. Тэгээд мэдээж аюулгүй талаас хахгүй байх чухал. Бусдаар бол тэгэл хүүхэд ер нь яг юу ч хийсэн болно гэсэн үг. Тэр хоолоор яасан ч болно гэсэн үг. За тэгээ энэ дээр болохоор бас мэдээж нөгөө амар хийм месс буюу ингээл нөгөө юм заваарах маваарах юм бол зүгээр инүүхний асуудал. Тэгэл манай нөхөр гэж ярьдаг гэхгүй бүр нялах байхад нь манай хүү ерөөсө хувцас заваараалахгүй тэгсэн ирнэл амар хувцастай ингээл баг өдөр болгон солиоддаг гэлэрчсэн. Одоо бүр юу цэвэрхэн хувцас олдохгүй заа юу бүр угааж амжихгүй. Бор хоолнд орохоор тийм болчт юм байлээ. Тэгэл нөгөө би хүүтэй айгүй юм цагаан цайвар өнгийн юмуд айгүй өмсөх дуртайхгүй. Тод эсвэл ийм бараан өнг ер нь их өмсөгдөггүй аль болох нөгөө ингээд
Тэгээ янз бүрийн толб юм хүн болвол баа жишээвэл ч юм уу баа шисний өнгөний харахад хүртэл гээд ер нь ялхаас нь би бүх юмыг аюу юм цайвар юм авдаг байсан. Тэгээ одоо ч ер нь тэгдэг адилах юм цайвар юмнууд өмсгдөг. Тэгээд манай хүүхдийн зүгээр цагаан говц мовцнууд бол зүгээр бай болсон зэ. Бүр ингээ арилахгүй амар тол болоод бүр ингээ угаагаад арилахгүй яагаад арилахгүй тэгэл хайж чадахгүй байж чадахгүй тэгэл нөгөөдүүлийн нөгөө ялах говцтай ингээл хураагаал тэгэл зарим толботой гэж хамаа халаагаад угаацсан юм чиг гэл өмсгөөл тэгэл ийм болчтiin бэлээ. Тэгэл анх бол өөрт нэг жоохон тий бараг тусал сүү асгарангууд нь авч солиол байдаг байсан байхгүй юу. Одоо бүр ёо тийм зүгээр бантантай хойлж जैन थे इंगल उन्दा जिम्स उन्दा किने чихэр нь цаашийн жимстэй хойлолж одоо гүзээлэг нэвтрүүл ингээл уулаанштай тэгэл ингээл шүүс мүс нь гоочулдаг ингээл явж идэг. Тэр мөрний их асуудал ахаа болчт юм лээ. Тэр месс буюу одоо тэрэнд ээжүүд бас жоох стресстэй гэдэг юм шиг ерөн санагдсан. Би ч гэсэн жоохон тих гэдэг байсан. Яагаад ч нэг юм цэвэрхэн идэх хэвээр юм шиг ингээл нэг юм авангууд нь ингээл авч арчаал заа. Нэг юм угаасаа хүүхд ингээл асгаал тутгаал амар идэнгүүт нь гялс очиж амын байн арчаал гялс очиж нэг юм шүүрж авч хаяал ч юм уу тий. Йоо тэр зүгээр ингээд анхандаа хүсдэг юм билээ зүгээр тэр болцсон дээр шүү заа. Угаасаа яад бол хүүхэд нэг нас хүртлээр угаасаа тэгжил идэн. Тэгээд бүхэл бүтэн 6 сар өдөр болгоо хооллохдоо ингээд өдрийн заримдаа 2 3 хоолнд байнг ингээд иж чадахгүй юм байл шүү. Зүгээр ингээ хараал сууч идсэн хамаагүй дээр. Тэгээ би бол тэр мөр одоо арчиж угаадгийг болол ер нь бол угаахад амархан хайчээр авчих юм бол тэр асуудал биш заяа. Цэвэрлэхэд амархан байвал. Тэгэл хүүхдээ ингээл өөрөөр нь маш гоё ингээл тоглуулж ингээл бүр завааруулж амар гоё ингээд хооллуулчаад идээд дуссан үед нь угаасаа ханаад ирэхээр ойрлол гашигчаал эхлэнгүүт нь аваад сайхан цэмбидэл нь угаагаал говцын солиол болоо. Тэр бол нэг асуудал биш. За тийм байна. Тэгээ дараа нь болохоор маш бага идэх гэдэг асуудал байна. Тэгээд би яг өөрийнхөө хүүгийн идж байгаа хэмжээг яг өөр хүүхдүүдтэй харьцуулахад их бага гэж мэдэхгүй байна л да. Гэхдээ ер нь ингээд нөгөө манай хүүгийн найзууд энэ төр ингээ хамт хооллоход манай хүү бол ер нь л хөөрхөн сайн иддэг юм байна гэдгийг би бас анзаарсан. Тэгээд яг амар ингээл грамаар ингээл хэмжээл өгөж мөх гэж юусэн би хичээж байгаагүй. Манай хүүхд итгээдэл итгэхгүйгээ итгэхгүй л гэж боддог. Тэгээ бас хит ихтүүлэх гэдэг нь уусаа ээж хүн чинь нэг юм угаасаа нэг юм баримжаа байна штэ. Миний хүүхдийн нэг юм жижигхэн атгах шиг хотоодонд нь хичнээн хоол орчвоо гэж хүн чинь ямар ч хүнд байна үсттэй логикороо. Тэгэхээр учир зүггүй нэг амар хийх хөхгүй эсвэл амар бага хийхгүй ч юм уу байж үзээгүй. Зүгээр ер нь ингээл харж байгаа л баримжаагаар за нэг тэдэн грамм итсэн юм уу да гэд ерөөхдөө ингээ хараад мэддэг. Тэгээд маш бага идэгч зүгээр тэрийг заавал айлын хүүхдүүд тэнд бараг 100 г идчихлээ. Манай хүүхд ягаад 1 г идчихвэ гэж гайхаад ах шаардлага. Хүүхд угаасаа л энэ үе дээрээ хоолнд орж явах үе дээрээ 1-2 халбахыг л идчихвэл болох юм байлээ заяа. Тэр жаахан чинь харин ч зарим хүүхд тэгж яах чинь ингээд нэг ийм заавал амар учир зүггүй хийх хөхгүй л бас хит бага хийх хөхгүй л ч юм уу ингээд ээж болохгүй. Ер нь бол ингээд хүүхэд тэр идэж ууж байгаа ингээд асгаж утгаж байгаа юмнасаа ингээд нэг нийтдээ өөрөө чинь бодлоор нэг халбахыг ходоод руу орцсон доо гэж бодох юм бол болоо. Тэр өдрийн хоол эсвэл одоо тэр удаагийн нэг хоол тэгээ болцсон л гэсэн үг. Учир зүггүй нэг амар юу гэдэг хэдэн грамаар нь хэдэн аягаар нь ч юм уу эсвэл ингээл аягтай хоолоо ингээл дуусгаж муусгах ч юм уу тийм шаардлага өсөө байхгүй юм байл шүү. За тэрийг бас мэдчих хэрэгтэй. За тэгээд ерөөхдөө яг ингээд сүүлийн нэг хэсэг нь болохоор хэдүүлээ усны тухай ярьчи. Ус маш аюултай юм байлээ. Би хүүгээ нэг тэр нэг 5 сартай хоолнд ороход нь ч илүү нөгөө бор хоол иж эхэлсэн учраас ус өгөх хэрэгтэй гэж айгүйхэн чаашаа. Ер нь яг ингээл хоолны хажуугаар ус өгөөдсөн хүүхэд хэмжээг мэдэхгүй уугаал идэм байлээ заяа. За тэр айгүй буруу. Хүүхдэд яг тэр үед усын сайн ажиглаж байхгүй бол хэдэн грамм тэрийг өстө жинхэнэ грамм л заяа. Бүр ингээд граммаар нь бодож санджаах хэрэгтэй юм байлээ. Яа тэгэхээр штэ ус өөрөө ингээд яг нөгөө нэг юм будааны шүс шиг ямар ч нутришн байхгүй зүйл штэ. Бид нар ус уугаад хизээч ямар ч битмээ авъя гэж ус уудгүй тий. Ус уугаад CD битмээ авлаа гэдгүй штэ. Тэрнтэй адилхан ус ингээд ямар ч юм одоо нялх хүүхэд ийм нутришнгүй шим тэжээлгүй зүйлээр ходоодоо ингээд цэрэлгэж дүүргээд ангууд мөөм хөх нь багасаад байдаг. Тэгсээр нэ маш их шээгээд бөөрөнд ингээд ийм нөгөө хит их ачаал үүсдэг гэж байгаа. Тийм учраас хүүхдийн тэр уух усыг бүр аюул сайн бодож явах хэрэгтэй юм лээ. Би тэгээд тэр 5 сар дүнгэж гарантаа тэгэж ороход нь авокадотойгоо ингээд хажуугаар нь ус өгжсэн. Би тэрнтэй одоо амар гэмшдэж штт. Ингээд яхаа өгөхтэй хэмжээс нэг жоох илүү өгсөн байж магадгүй. Одоо би өөрөөсөө санахгүй байгаа байхгүй юу? Гэхдээ тэр үед би ингээд усыг хуулгаж болохгүй гэдгийг бол мэдчихсэн. Гэхдээ хэдэн грамм энэ яг ингээд нарийн судалж хараагүй байсан. Тэгээд ингээд та нар ингээд сайн граммыг хайх юм бол ингээд сараараа угаасаа грамм нь байд юм билээ. Тэгээд яг нэг махан хоол ч юм уу те
яг махны шүлмүл за тэгээ нэг юм 7 сар мар дөнгөж жоохон дээшээ гараад тэгээ 6 сар нэлийн гараад ирэх үеэс нь юу нь яг ингээд усыг нэг жоохон ихсгээд яг өөрийнх нь дураараа өгдөг болсон. Гэхдээ би стил хүүхдийнхаа ухсыг ер нь бол нэг тийм амар их бол өдөрт өгдөггүй. Яг бол хүүхэд нөгөө сорго рефлексээр ингээд нөгөө усуугаа нөгөө сордог юугаар ингээ уугаа сурцсан байнгут ингээл сороол уугайл гэдэг заяа бүр манай хүүхд бол ингээ бүр өөхгүй уугайл гэдэг. Тэг ингээ заримдаа харангуй санаандгүй амар их мөхийг гинт ууцсан байх үе байна заяа. Одоо ингээ бүтэн өдөрч уух хэмжээгээ нэг дор ууж мууцсан ч юм уу. Йоо тэнгуут нь тэгэл дахиж өдөрт дахиж ус уухгүй шүү дээ. Дараагийн хоолнд тэр тэгээд би бүр сүүгээ сааж агаад нөгөө юунд нөхчдөг нөгөө сордог юм аяганд нөхчдөг ус ер нь тэгж ихээр өгдөггүй. Тэгэд жоохон ингээ том болох хэмжээ та нар өөрсдөө ингээ нөгөө яг би бас тэрийг хайж оруулъя заяа олж чадахгүй бол оруулах байх шүү. За нөгөө юм тэдэн сартай тэдэн миллиграм энтер гэсэн байд юм байлээ. Тэрүүгээр нь яг бас үгүй зүгээр байх гэж би бодсон. Гэхдээ учир зүггүй за өстө яг 30 г яг 30 гэлээгүй шүү гэл ингээд иж болохгүй л те. Тэг яг тэ ингээд нэг юм балансын сайн ингээл барайл ер нь ээж үчи ингээл юмны балансыг барай сурчт юм байлээ шүү. Хүүхдтэй олчхоор тэгээд хүүхдээ аягүй сайн мэдж байгаа учраас те ихтэй дэн багтаад дэн ингэчүүд гэдэг мэддэг. Та нар гэтээ хүүхд чи санаандгүй байдлаар ч юм их ус уувал ингээд шээсийн ажиглаараа зав бүр амар шээгээд идэм билээ. Тэгээ нөгөө одоо яг үнийг хэлэхэд ингээ ямар ч хэрэггүй зүйл би хэрүүн ороод ингээл гадагшлаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тэр шингэн зүйлийг боловсруулдаг зүйл чи бөөр штэ. Тэнгүүд бөөрөнд нь амар ачаал үүсдэг гэд. Тийм учраас би бас хит их ус бол ер нь хүүхдэд өгдөггүй. Тэгээд яг л хэмжээнд нь тааруулаад ингээл багахныг яг ингээд өглөө ингээл хийчихэл тэгэл тэрийг ингээ өдрийн турш уулгаад заримдаа санаандгүй байдлаар гинт бүгдийг ууж мууцсан байвал тэгээд өхгүй тэгээ айл болох тэрэнд нь сүү мүүгээ саагаад тавьчихдээ манай хөх тэрүүгээрээ уух айгуу дуртай. Тэгээд задгаан амаар бас ингээ уулгаж сургуул бас зүгээр манай хөхт бүр би анх ингээд тийм аяг авч амжаагүй байхдаа шууд ингээл задгаан амаар нөгөө хоолных нь аягнд ингээл хийгээл хүчдэг манай хөх зүгээр уучдаг л байсан. Тэгээд тийм юм хүм яхаа хэмжээг нь сайн мэдэхгүй болохоор хэцүү байдیں۔ Гэхдээ ер нь бол усны тал дээр нэг тиймэрхүү байна. За тэгээд бор хоолны талаар ерөнхий байдал юм байна. Тэг бүр детальчилж яриул их юм болно. Би ингээд чадхаараа мэдээл хүргэх гэж хичээлээ. Тэгээд хоолны сургалт манайх ерөөсөө аваагүй. Би нэг хоолны сургалтыг саяхан нэг төлбөрийн төлөө. Гэхдээ ерөөсөө тэрийг орж үзээгүй заяа. Яад ч юм ингээд бас яг үнийг хэлэхэд ингээд би та нар мэдж байгаа шүү дээ ээж байх ямар завгүй ямар их ажилтай байдгийг би яг Монголд ирээд яг үнийг хэлэхэд арай их цаг завтай болж гин ингээд хүүхэд авалцах хүмүүс ихтэй те яг Австралид ингээд яг ингээд нөгөө бор зүрхээрээ байдаг ээжүүдээ би мэдээд байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд учир зүггүй бас ингээд баян бичлэг үзэл ингээд өөртөө ядраагаал ингээд яг гинийн дураа чих гээл ингээд ах ингээд жоохон хэцүү юм байна лээ. Тийм болохоор би анх нөгөө хоолнд оруулахдаа хэлсэн шүү дээ. Өөршгөө ер нь юм хоолтой болох гэсэн гэж бодож исэн учраас би ингээ аявих ногоо төлөх гэсэн ингээд. Тэгээ нөгөө хоолны сургалтанд ингээд одоо ингээд орохоор одоо манай нэнэс хэлжсэн л та ингээл А Б-чгүй над шиг хүнд бол аюу хэрэгтэй юм байлээ гэх. Тэгээ би ингээд нөө Тинукас момыг хүмүүс аюу сайн мэддэг. Би тэдний нөгөө инстаграмыг дагдаг. Гэхдээ би сургалтын дээрээс авч үзээгүй. Авсан ээжүүд бол бүр ингээд маш сэтгэл хөдлөлтөй аюу дуртай байд юм байлээ. Та нар хүсвэл Тинукас момоос сургалт авч болно. Би бас нэг Mom and Baby гэдэг нэг сургалтыг бас харж исэн. Гэхдээ тэрэнд би бас нөгөө би яг тэрийг төлж орж исэн. Гэхдээ тэрний группээс би бичлэг ер нь үзээгүй. Ер нь яхав тэгээ хүсвэл та нар эднээс ингээд сургалт авч болно. Тэгэх юм бол арай ингээд тэ наан цаантай болдог бүх ойлголтуудаа авдаг гэсэн. Би болохоор ерөөхдөө ингээд юмнуудаа өөрөө ингээд судалчаа тэгээ би нөгөө яагаад сургалт аваагүй вэ гэхээр нөгөө энэ бас миний бодол шүү заяа. Наа чи зүгээр бас бодолтой хүн байж болно шүү дээ. Бас эсрэг шал өөр санал нийлэхгүй байгаа ч хүн байж болно шүү дээ. Нөгөө нэг хоолны сургалтанд орохоор хүүхдүүд хоолнд орохоор яг юм нэгin хэвээ ороод байгаа юм санагдаад байхгүй юу? Ингээд юм яг адилхан хэв маягаар ороод тэнгүүд би болохоор юу гэж бодсон бэ гэхээр миний хүүхдэмчим би өөрийнхөө л хэм маягаар ээж хүү юм чи би өөрөө ингээд нэг юм ухаж ингээд оруулчих та гэж ер нь ботсон учраас яг тийм нэгэн хэвийн биш яг ер нь өөрөө ингээд үзье те ингээ гэж бодож исэн учраас одоо ингээд аюулгүй үүднээс нь маш олон талаар ингээд хүн чинь ингээд ээж хүн ч угаасаа л ингэчүүл яна тэгчүүл яна гэдэг айцтайгаа учраас үгүй хоол энтрээ хүртлөөр ингээд мэдээд авчиж байгаа штэ. Тэнгүүд яг ингээд тэрийг ашиглаад ингээ өөрөө ингээд үзье гэж бодсон учраас би өөрөө ингэж хоолнд оруулсан. Тэрнээс биш яг ингээд нөгөө яг ингээ хоолны сургалтаар бас явбал бас ингээд айгүй амар байдаг гэж би бас зөндөө сонсч байсан. Яг бас ингээ өөрөөрөө оруулах амар хэцүү юм байл яг үнийг хэлэхэд айгүй хэргэлзэн
айгүйх ингээл энэ яах вэ тэр яах вэ энийг өгчихгүй тэрийг өгчихгүй тэг ингээд хоол өгөөл янз бүрийн реакшн үзүүлвэл яанаас та буруу юм өгчлөө ч юм уу амар сандардаг ч юм уу эсвэл ингээл нэг жоохон хахах ч юм уу хахын цаашин тэг огих мөгөж ингэнгүүт наах нөгөө мэдхгүй болохоор яанаас та буруу ингээ хэм маягаар өгөө хахаачлаа яанаас та баг миний л буруу болчлаа гэх нөгөө бүх юмдаа өөрийгөө жоохон буруутгах гэдэг юм байлээ тэгэхээр тэр нь жоохон хэцүү гэхдээ миний хувьд бол би амжилттай гайгүй юу н оруулсан гэж бодож байгаа. Манай хүү борхол маш сайн иддэг. Гэхдээ бас хит их бол амар тэгж өвчр зүггүй иддэггүй. Гэхдээ ер нь бол хоолндоо бол айгүй сайн. Тэгээ хоол огт иддэггүй хүмүүс байдсан байлээ. Яг огт иддэггүй байх нь би яг үнэхээр муу сайныг мэдэхгүй байх заяа. Яг ингээд зөндөө хүмүүс байдсан байлээ. 8 сар хүртлээ огт хоол иддэггүй. Тимч сайн биш те ингээд стил ингээд нэг гаргаж хаяал ингээд иддэг хүмүүс зөндөө байдаг. Тэр бол ингээл те хүүхдийн онцлог тэгээд яг эмчтэр очиод ингээд байна те 8 9 сар дээр ингээд байна гэл ингээл очиход эмч асуудалтай гэж хэлвэл тэр асуудал байх зүгээрээ гэж хэлэх юм бол тэгээ зүгээрээ л байхгүй юу хүүхд чинь заавал нэг өөр нэг хүүхэд 5 сартай 6 сартай учир зүггүй бантын идэд сурч амар сайн бантын идэд байла тэнд нэг 8 9 сартай хүүхэд бантын идэд сурахгүй байгаатай ингээд харьцуулаад заавал ингээд миний хүн ингээд байна миний охин ингээд байна гэж битгий бодоорой хүүхэд болгоо ер нь өөрийнхөө тэр цэцмаа энэ хоолтон дээр бол яг өөрийнхөө амар суртын байна л гэж би харсан. Тэгээд манай хүү бол ер нь л жоохон те бас агаагаа дуурайгаа нэг жоохон гараараа ингэчих гээд идэг талтай халбаг бас нэгсээ хэрглэж чадахгүй халбан малбан хөнгөт авч хийдэж мэдээд тэгээд яг хөө те хүүхэд өөрөөрөө л сураг тэгээд яг асуудал ингээд болохоор нь л бид нар ингээд арга хэмжээ авч бас болно шүү дээ тэр чинь тийм учраас заавал нэг амар хүүхдийг энэ үед нэг юм амар стресс түлээд бас ингээд нөгөө ингээд химэргүй байгаа юм ингээд хийх гэж амар стресс түлэх хэрэггүй юм байна л гэж бодсон тийм болохоор ер нь ингээд хоолтын тал дээр би нэг иймэрхүү үзэл бодолтой сууж ийн. За тэгээ ус уух талаар би ерөөхдөө ярьсан тий. За тэгээд би энэ дээр бас нөгөө давхар өөр тусад Питерийг Австралид байхдаа бичсэн бичлэг байгаа. Би шинээр хийх гэж яг үн хэлэхэд амар залхуур байдана. Тэр бичлэг дээр нөгөө ингээд бор хоолнд ороход бэлдсэн зүйлүүдээ ерөөхдөө ингээд оруулчихъя. Тэгээд эднэр ингээд нийлээд ингээд та нарт би хэрэг болох байх гэж амар найдаж гин. За хэрэггүй байсан бол тэгээ яах вэ алгасчихгүй юу. Гэхдээ муухай комент битгий бичээрэй. Би ер нь ойрт ингээд нүүж суугаад ядраад хүүхэд маань өвдөөд эмнэлэг домлогт хэвтээд бүр ингээм амар сэтгэл санаа амар хэцүү байгаа амар хямарж байгаа учраас битгий нэмж муухай үг надад хэлээрээ тэгээд муухай үг хэлмээр байвал зүгээр алхасчих заа юу энэ ямар тэнэг юу яриад байгаа юм бэ гэж бодчих дотроо битгий тэргээ надад гаргаарай тэгээд хэрэгтэй зүйл байсан бол мэдээж комент бичицгээгээрээ за тэгээд миний инстаграм хаяг энд байна хэрэг гарвал бас бичиж болно за ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцаая түр бай